Ерөнхий ивент итгэгч дэлхийн хамгийн нэмэгэн жив Baby Lab. Өөрийгөө хайрлая, Oxy. Сайн байцгаана уу? Soul Lab-ийн эрхэм мөндөд үзэгчдээ та бүхэндээ шинэ дугаараа бид хүрэхэд бэлэн болоод байна. Ингээд Soul Lab-а эхлүүлэхийн өмнө уламжлал болгон хэлдэг зүйлсээ та бүхэндээ хэлье. За юуны төрөнд манай подкастын шинэ дугаар болгон сар бүрийн 10, 20, 30-ны өдөр ордог. Тийм учраас та бүхэн шинэ дугаараа алдахгүй үзэх хүсвэл YouTube сувагтаар маань subscribe дараарай гэж хүсэж байна. Мөн манай Soul Lab-ийн ерөнхий ивент итгэгчээр дэлхийн хамгийн нэмгэн жив Baby Lab хамтран ажиллаж байгааг дуулахад таатай байна. Мөн охид бүсгүйчүүдийн найдвартай хэрэглээ өөрийгөө хайрлая Oxy брэнд хамтран ажиллаж байна. Ингээд өнөөдрийнхөө дугаарыг хамтдаа эхлүүлцгээе. За ингээд бидний өнөөдрийн дугаарт хөтлөгч Тя маань хамт байна. Мөн бидэнтэй өнөөдөр өөрийн жорыг хуваалцгаар гэдэг. Айгүй олон хосын жорыг хуваалцсан хүн өнөөдөр өөрийнхөө жорыг хуваалцах гээд ирсэн. Энэ хүн бол Positive Mongolians төслийн үүсгэн байгуулагч Төвшин Баяр өргөдөө ирсэн байна. Сайн байна уу? За сайн байна уу. Юуг үзсэн би цацаагийн орсон дугаарыг үзсэн. Тэгээ тэн дээр бол яг эхлэхдээ чи заавал subscribe дарсан байх шаардлагатай тэгээ үзээч гэдгийгсэн учраас би бүр дарж байгаад үзсэн. За тэгвэл энэ яг ажилт юм байна те. Яг ажилт юм байна. Тэгвэл би өстө бүр их хэлнэ. Бүр олон хэлнэ. Тэгээ сая яг тэрийг хэлэх болов гэж анаал байжлаа. За таны ажилд үйлс өндөр сайхан бүтэмжтэй байна уу? Оо сайхан. Одоо ингээд ажил маань үргэлжлээ явж байна. Тэгээд хүмүүс маань бас зарим нэг усуд маань нөгөө өмнөх ордог шиг контентуудаа хийгээч. Яагаад ингэж ийм удаан хийгээд байгаа юм бэ гэдэг. Бид төр чи сая бас нэг YouTube дээр, Facebook дээр орсон контентынхаа нөгөө нэг видеоны нөгөө нэг лист байдаг шүү дээ. Тэрийг ингээ харсан чи ерөөхдөө бол 1000 гаруй контент бол аплод хийж оруулсан байдаг юм билэ. Тий. Тэгээд 2016 оноос хойш бид төр чи яг ийм сошиал дээр контент хийсэн байна. Энэ жил 10 жилийнх нь ой болж байгаа. Тэгээ хамтран зүтгэгчтэй одоо 10 жилийн ой минь төргий дэлгөөнөө. Тэгээд ерөнхийдөө бол одоо бол бид нэг арай нэг өөр төвшөнд тий анх влог гэдэг зүйлийг эхлүүлээл анх подкаст гэдэг зүйлийг эхлүүлээл ингээл хийж яхад хүмүүс ингээл эхлээ жоохон ойлгохгүй ингээл тий яагаад энэ хоёр амьдралаа үзүүлээд байгаа юм бэ? Хинт хамаатай юм бэ гэл те. Өшөө подкаст гэж юу юм бэ? Подкаст гэ радиогийн нэвтрүүлэг юм уу? Юунаас юугаараа ялгаатай хийдэргээл ингээл. Тэгээ одоо нэг арай өөр төвшөнд хийх гэ дээрэс нь бас нэг арай өөр юм хийж үзэх гээд ингээд. Тэгээ энэ хугацаанд чинь бас өөр юм хийх гээд манай дөлгөөнөө маань одоогийн байдлаар нэг 4 ном гаргацсан байна. Би нэг 2 уран сайхны бүрийн хэмжээний кино хийсэн байна. Тэгээ ер нь бол ингээд цаашаа үргэлжлээд нэлээх юм хийх тэр төлөвлөлөө л байж байна. Тийм байна. Одоо удахгүй өөр байдлаар хүрх гээд гэхээр л ер нь контент арай өөр төвшөнд хийгдэж үзэх гээд байгаа. Тийм. Одоо хамгийн анх бол яг санаж ин л да Шведэд хамт амьдардаг байхдаа ингээд бүр хамт одоо ажилдаа яаж явдаг тийм ингээд өдөрт юу ийдэг Шведийн амьдрал ямар байдаг гэл тэгэл дараа нь Монголд нүүж ирээл Монголын амьдралд буцаад асан зохицоход ямар одоо шинэ асуудлуудтай тулгарч ийн яаж ийж ийн гэл ингээд бүгдийг үзэл тэгэл ингээд бүх одоо амьдралын бараг том үйл явдал цикл үе шат за тэгэл танай охин бол ингээл бараг үзэгчдийн нүдэн дээр өксөж төрж торинж тэгэл бүх юм ингээл хамт байсан. Тэгээд ер нь за бодоод исэн чинь влогоос гадна Хосын жор подкаст. Тий, Хосын жор тий ярилцлагын подкаст байгаад байгаа. Анх бол онлайнаар явдаг гэсэн шүү дээ. Тий, онлайнаар яваа. Тэгээд Монголд ирсэн хойноо бид нэг жоохон агсан төвшөнд гээ синематик хэлбэрээр вүүгийн хөрөнгө оруулалтаар контент 10 цуврал тийм ийм цуврал юм контент хийсэн байгаад байгаа синематик. Тэгээ контентыг синематик одоо хэлбэрлүү яаж болгож болох юм бэ гэдэг жоохон судалж яхад хийсэн зүйл лөө. Би ч өөрөө театр киноны найруулагч мэрэгчлээ учраас. Тэгээд дараа нь уран сайхны кино болсон байгаад байгаа. 2 кино хийсэн байгаа. Тий. Тэгээ одоо ингээд тэгээд тэрний хажуугаар дөлгөөнөө маань тэр 2 киноны кино зохиолыг бичсэн 4 ном гаргасан шүү дээ. Тийм байгаад байгаа. Тэгэхээр одоо охин дээрээ тулгуурлаач охин маань одоо ингээд бас ингээд нэг контент хийх талаар ингээд юм яриад байгаа байхгүй. Тэгээ одоо яг үннийг хэлэхэд бол бид чинь хүүхдийн хүмүүжлийн талаар Монгол хүүхдийн хүмүүжлийн талаар big family гэдэг 60 цуврал хийсэн байна. Тэгээ яг Монгол хүүхдүүдийг бид яг яаж хүмүүжүүлэх ёстой юм бэ? Тэрийг хайж явсан. Тэгээд одоо ингээд
тэр мэжнээс ингээ харахлаар хүүхэд маань яг ингээ хажуудгаасаа яг тойл болгож хуулж хүмүүст өгчээс битээ нөө контент янз бүрийн юм хийдэг. Тэгээд яг үнэндээ өнөөдөр энэ цаг үед чинь хүүхдүүд чинь контентоос л юм сурч байна. Тий? Одоо YouTube-ээс л юм сурч штэ тий? Тэгэхээр чи өөрөөсөө тэндээ юм хийхийг, өөрийнхөө ингээ юмыг хуваалцахыг, нөгөө ярилцахыг хүсдэг болсон байна. Тэгээд тэрнтэй нь уялдуулж юу хийж болох уу гэдэг. Тэгээд удахгүй тиймэрхүү шин юм гарах байхаа. Тэгвэл одоо удахгүй шин контент креатор гарч ирэх нэ үзэгчтэй гэж байна. Одоо тэгээд яг төсөөлж юм л да 10 жилийн хугацаанд тасралтгүй идэвхтэй байнгын контент үйлдвэрлэл гэдэг бол өөрөө нүрх хөдөлмөр. Тэгээд дээрэс нь үзэгчдийн анхаарлыг байнга одоо өөрсдөн дээрээ шинтэж үзсэн хിവэр л байлгана гэдэг бол бас айгүй тийм том челленжийн асуудал байх гэж бодоод байгаа байхгүй. Тэгэхээр яг за тэр одоо хөдөлмөрлөхийн тустай асуудал байдаг юм байж. Хөдөлмөрлөхийнхаа хажуугаар та хоёр маань өөрсдөө маш олон одоо нөгөө дата мэдээлэл гэдэг шиг тийм одоо туршлагыг хөрөмтлүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр ингээ олон янзын хүмүүстэй уулзаад ярилцаад ингээ явхлаар зэрэг эцсийн дүндээ нэгтгэгдээд бацаад бит хоёрын анх хайж асууж эхэлсэн зүйл чинь энэ л юм байна штэ гэдэг тийм дүгнэлт гарч ирсэн үү? Яа хосын жор дээр яг төвлөрж ярих юм бол бид тэр хамгийн анхал ерөөсөө өөрсдөө яг хосын жорыг тий гэр бүл за дээрэс нь яг ингээ үерхэд энэ хоёр хүн хоорондоо ингээд яг зөвшөөрөлцөө чи надад үерх үү ирхий гэж эхэлж байгаа шүү дээ хосын харилцаа. Яг энд одоо бид нар яг юуг баримтлах ёстой бол дараагийн шат нь гэр бүл болохоор бид яг юуг мөрдөх ёстой бол яг үнэндээ энийг бидэнд 10 жилд заадгүй юм байна. Аав ээж гэсэн олигтой хилдэггүй юм байна. Их сургууль заадгүй юм байна. Тэгэл энийг яг байглаараа сураа гээл ингээл гаргаа хайдаг. Энэний үр дүн өнөөдөр манай Монголд гэр бүл салалт маш их байна. Нэг хоёрдугаарт энэний үр дүн эрэгтэй хүний амиа хорлолт маш их байна. Үр дүн. Тий. Тэгэхээр ерөөсөө энэний яг гол цэг нь ерөөсөө энэ дээр л бид нар суралцах хэрэгтэй юм байна. Бид нар байгальд нь энийг орхисноороо бид энэ дээр алдаа гаргадаг. Тэгэхээр одоо л яг энэ дээр ингээд манай залуучууд энэ гэр бүлийн харилцаа, хосын харилцаа гэдгийг чинь сурах ёстой юм байна штэ. Сурахтаа бид нар алдажээд сурах биш. Наан нь сурж болох юм байна штэ. Яг гэхээр хөгжил өндөр орнууд өөрсдөө яг суралцдаг юм байна гэдгийг тэнд сураад ирсэн, тэнд амьдраад ирсэн улсууд чинь ингээд хэлээд байгаа. Бид өөр хүртэл очиод Шведд очиод Шведийн 10 жилд сексийн боловсрол, гэр бүлийн боловсрол, дараа нь гэр бүл боллоо хүүхэдтэй болонгууд чинь хамгийн анх би тэнд хүүхэдтэй болсон одоо хамгийн анх одоо хүүхэдтэй болж байгаа тэр аавын сургалт, ээжийн сургалт гэдэгт сууж байгаа тэр усуудыг хараад гайхчих, шокнд орчих. Энийг чи сурах хэрэгтэй гэдэг юм байна штэ. Тэ? Тэгвэл анх одоо ээж болж байгаа тэр ээжүүд сэтгэл зүйн хувьд ямар ийм динамик явдгийг, тэрийг яаж даван гардыг, мөн ямар динамик гардыг, тэрийг яаж давдгийг. Чи тийм сурж ирсэн үү? Гүү штэ одоо тэгэл хүүхдтэй болоход жаах удаага хүүхэд тийм. Тэгэхэд яг гадаад ч вэ, Монголч вэ, хүүхдтэй болоход тэр ээжэд тэр динамик бүгд л явдаг учраас бид нар тэрийг байгальд нь хайдаг учраас асуудал үүсэж байгаа. Тэгээ яг явж хосынхоо нөгөө жорыг бол олсон л доо. За юу вэ? Яа гэж. Яг энэ хугацаанд бас нэлээд хосуудтай уулзлаа. Яг насны ангиллаар их юм бол хамгийн бага нь 17-аас 18 насны өсвөр үеийн хүүхдүүд байлаа. Хамгийн өндөр настай нь бол 95 6-тай хоёр эмээ өвөө хоёр байлаа. Гэхдээ харамсалтай нь тэр хоёр эмээ өвөө бас юу яатсан? Бурхан болсон гэсэн юу бас ирсэн. Тэгээд яг тэрнээс нь өмнө бид тэр хосын жор гэдэг контенттой оруулж ингээд мөнгөлцсөн учраас гэр бүлийнх нь маш их баярлалаа гэдгийг бол хэлжсэн. Тэгээд энэчнээс ингээд тэр олон улсуудын ярьсан яриануудаас яг давхцж байгаа. Агуулгуудыг бид хоёр ингээд түүж авч байгаа. Энэчнээс л хосын жор гарч ирж байгаа байхгүй. Тэгээд юу вэ гэхээр ерөөсө хосын жор гэдэг чинь бие биентэйгээ үл ойлголцох юм байна. Хосын жор гэдэг чинь бие биенээгээ хардах юм байна. Хосын жор гэдэг чинь бие биендээ тоних юм байна. Энэ асуудлыг хэрхэн яаж даван гарч байна гэдг нь л өөрөө хосын жор. Тэрнээс биш
хүмүүс ингэж бодоод бит хоёр ёстой хэрэлддэггүй. Бит хоёр ёстой бие бинийг хард бит хоёр тэр наад хэрүүл уруулж байдгүй шүү дээ. Уучлаарай хизээ нэгэн цагт тэр нь эртч бай оройч бай үл ойлголцох зүйл гарч ирнэ. Тэрийг чи бөгөөд та хоёр давж гарахад бэлэн үү гэдэг чинь л өөр хосын жор юм байна. Тэгээ энэ олон хосуудтай яг энэ сэдвийн хүрээнд ярихад энийгээ давж гарсан талаараа л яриад байгаа юм. Тэ бит хоёр энэ дээр ингэж ойлголцсон. Бит хоёр бие бинийг ингэж хайрлсан. Тэр үед бит хоёр энийг ингэж ойлгож явж байгаад ингэ гарцсан. Тэр чинь жороо яриад байгаа. А тэрийг сонсож авсан ухаантай хосууд байх юм бол энэ хоёрын зүйл бит хоёрт давтагдахад энэ хоёр хос ингэж гарсан юм бол тэгвэл бит хоёр ингэж бас гарч болох юм байна шүү дээ гэдэг тэр датануудыг цуглуулах хэрэгтэй. Процесс юм бэл. Тэрнээс биш энэ үйлдэлүүд нэгэн л хос болж байгаа бол энэ үйлдэлүүд хизээч бит хоёр дээр ирэхгүй гэдэг тэр зүйлийг хизээч бодож болохгүй юм бэл. За дээрэс нь бас нэг чухал юм ойлгож авсан. Хүүхдтэй болсон тэр мөчөөс эхлээд хосын харилцаа гэрүүлийн харилцаа болж хувирдаг юм байна гэдгийг мэдчих авсан. Хүүхдтэй болцоход анхны хосын харилцаанд байдаг шигэ бие биенээсээ хосын харилцааг нэхэх юм бол одоо тэнд асуудал үүснэ. Энд чи гэр бүлийн харилцаа руу орж байгаа учраас одоо би гэр бүлийн харилцаан руу юмыг сурах хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол хосын харилцаа нь ингээд нэг үсрээл нэг жилхэн үргэлжилчээд хүүхдтэй болчихсон шууд гэр бүлийн харилцаа руу ингээл апдейт хийгээл орчиж байгаа бол нөгөө хосын харилцааны энд ингээл хүүхэдгүй байгаа хосуудын имийг бие биенээсээ нэхэл үгүй чи надтай хүүхэд төрөөг байхдаа надад тэгээд цаг зарцуулдаг байсан бицтэй чи надад хайргүй болцсон юм уу гэдэг эн чинь өөрөө дахиад ингээл нөгөө нэг асуудлуудыг үүсгээд тэгэхээр анхнаасаа л чи тэр хүүхдтэй болох гэж байгаа бол хосын харилцаа маань гэр бүлийн харилцаа руу шилжиж шүү. Гэр бүлийн харилцаа гэдэг чинь өөрөө хосын харилцаанаас ялгаатай ийм байдгийн байна. Ийм проблемууд учирдаг юм байна. Ийм санхүүгийн бэрхшээлүүд гардаг юм байна. Хосын харилцаанаар авахад санхүүгийн асуудал ямар байсан тэгвэл гэр бүлийн харилцаан дээр санхүүгийн асуудал яаж өөрчлөгддөг юм. Хосын харилцаан дээр чи бит хоёрын төвшөө явж байхад чи бит хоёрын уулзах бие биендээ цаг гаргадаг асуудал гэр бүлийн харилцаа руу очихороо яаж өөрчлөгддөг. Энэ бүх юмыг мэдээд хоорондоо ярилцсан байхад нөгөө асуудлууд нь арай гайгүй. Гэтэ би бол 100% шийдэгддэг гэж хэлээгүй шүү. Яг тэгэхээр тэнд 100% шийдсэн хос байгаагүй учраас. За манайха энэ яриан дундуур бушуухан нэг чухал мэдээлэл хүргээтэй. За Baby Lab брэнд Mommy and Baby Expo-гийн алтан ивент тгчээр 2 дахь жилдээ орж ийн. За Mommy and Baby Expo бол их хүүхдийн хамгийн чанартай бүтээгдэхүүнүүдийг нэг дор цуглуулад хэрэглэгчдэд үзүүлдэг гэдгээр онцлогтой юм экспо байгаа. За энэ экспо Michelle Expo-гийн үзэсгэлэнгийн танхимд 5 дугаар сарын 31-ний 6 дугаар сарын 1-ний өдрүүдэд болно. За яагаад та ийшээ заавал очих ёстой вэ гэвэл Baby Lab брендийн бүтээгдэхүүнүүдийг хямдралтай, урамшуултай, биелэгтэйгээр худалдаа авах боломжтой шүү. За одоо Seoul Lab-а үргэлжлүүлээ үздэцгээгээрэй. 100% шийдэгдэхгүй байх нь өөрөө айгу нормал гэдгийг бас хүлээн зөвшөөрөх айгу зүгээр юм шиг надад санагдаад идэв. Угаасаа хүний л амьдрал юм хойно, хүний юм хойно, үр хүүхэд тодорхой насанд хүрэх тусам одоо өөрсдөө ч гэсэндээ 30-тай байх нэг өөр, 40-тай байх нэг өөр, тэр үеийн асуудал ч гэсэн харах өнцөг ч гэсэн өөр учраас тэр бүрийд шинэ асуудал, шинэ танин мэдхүү үүсчил таарна. Тэгээд ингээд энэ бол амьдралын ямар нэгэн тодорхой хэсэг. Гэхдээ энэ бол тэр чигтээ амьдралыг бүрхэх том асуудал биш ээ гэдгийг ойлгох чухал бас айгүй за энийг зөвөр шийдэхэд хангалттай ч юм уу даваад гарахад хангалттай гэдэг төрөний тэр point л яригадаад байгаа юм байна л гэж ойлгож байна. Тий. Хосын жороос олж авсан зүйлээ ярихад бол ийм байгаад байгаа юм. Сүүлийн үед шинжлэх ухаан гэх юм уу гадны нөгөө нэг гэр бүл судлаач гадны өнүүдийг ингээд нөгөө одоо шинжлэх ухааны пепрүүд тэр ном зохиолуудыг ингээ харахаар дахиад энэ зүйл нэг жоох өөрчлөгдөж ирсэн. Тэрийг сонирхож байна уу? Сонирхож байна. Тэр болохоор юутай холбогдоод байлээ л дээ. Итгэл үнэмшилтэй холбогдоод байлээ. Итгэл үнэмшил тэр хосын харилцааны тэр бүх юмыг үгүй ерөн тэгээ хүний амьдралын бүх юмыг шийдвэрлээд байлээ л дээ. Чи ямар итгэл үнэмшилтэй гэдгээс тэр хүний гэр бүлийн харилцаа, хосын харилцаа хамаарат байна.
За итгэл үнэмшил гэдэг нь юу хэлээд байна вэ гэхээр чиний тархинд чи яг хосын харилцаа гэдгийг багаасаа ямар дата хөрөнгөлөөс. Тэр датаныхаа юунд нь чи итгэж үнэмшээд байна. Тэрнээс аягүй их юм шаарддаг байгаа байхгүй. Тэ? Чиний нүдэн дээр аав ээж чинь баг байх чинь гэр бүлийн харилцаа гэдгийг ямраар зааж өгсөн юм. Тий, ямраар зааж харуулж өгсөн. Тэр чинь ингээд нүдэрээ харж тэнд дата хөрөнгөлүүлээд байгаа байхгүй. Тэр нь тэр хүний ирээдүйд гэр бүлтэй болох хосын харилцаанд орох итгэл үнэмшил болоод ирж байгаа. Тэр итгэл үнэмшлээ эргээгээд эсрэг хүснээсээ нэхэд ирээд байгаа. Тэгээ эн чинь өссөн орчин өөр гэдгийг тэрийг хэлээд байгаа. Итгэл үнэмшлүүд нь өөр. Тэ? За би хувьдаа ээжигээ хараад эхнэр хүн бол ийм байх хэрэгтэй юм. Яг гэхээр миний нүдэн дээр баг баха тэр хоёр хэлээгүй шүү дээ. Ээж эхнэр хүн ийм байх ёстой гэдэг дүрийг надад автоматар үзүүлж шин. Аав эрэгтэй хүн гэдэг чинь эмэгтэй хүнтэй ингэж харьцдаг юм а гэдгийг үзүүлж байгаа. Одоо би тэнцэнээс дата хуримтлуулаад одоо тэнд би нэг гэр бүлээсээ авсан итгэл үнэмшилтэй болж байгаа. За дараагийн итгэл үнэмшил нь найз нөхдөөс. Гараал найз нөхдүүд нэг юм ярьж байгаа шин. Йоо тэр тэрнтэй ингэсэн, энэ ингэсэн, манай гэр бүл ингэсэн. Тэнгүүл чи тэнцэнээс эрэгтэй хүн нөхөр хүн ийм байх ёстой байна гэдгийг итгэл үнэмшлийг найз нөхдөөсөө дамжуулж авч одоо нөө гэр бүлээс авсан датан дээр хоригдлуулагдж шít. За дараагийнх нь болохоор өөрөө биеэрээ хүнтэй үерхэж үзэж тэр бүгдээ тестлж үзээд эн чи ийм юм байна гэдэг тэр итгэл үнэмшил. Тэрнээс биш хүнтэй яг үерхэхдээ чи цагаан цаас шиг очтгүй гэдэг имийг л хэлээд байгаа. Маш их итгэл үнэмшлийг хоримтлуулчихсан тэр хүнтэй үерхдэг, тэр хүнтэй одоо хосын харилцаанд ордог. Тэгээд тэр итгэл үнэмшлээрээ дамжуулж итгэцэн учраас тэр хүнээс тэр итгэл үнэмшлийн эсрэг хүснийхээ юмаа нэгтдэг. Энийг мэдчих авсан та. Тэгээд нэххээр яана гэж гэдэг. Нэххээр үү? Тий. Нэххээр одоо тэн дээр нөгөө нэг ойлголцол гэдэг юм чинь одоо ингэ явж байгаа. Би ааваасаа иймийг харсан. Тэгэхээр чи нөхрөөсөө ч юм уу найз залуугаасаа чи ингээх ёстой. Яг гэхээр манай аав ингэдэг байсан. Тэр хүн чиний нөхөр ээжээсээ ч юм уу эмэгтэй хүн юм байх ёстой. Би ихчээсээ юунаас ээжээсээ харсан. Одоо энэ хоёр чинь зөрчилдөж болно нэст. Яг гэвэл хоёр нэг орчинд өссөн ч гэсэн тэрэн зөрчилдөнтэй байдаг. Яг гэхээр чиний тэр датан дээр дахиад найз нөхдөд чи өгсөн дата дээрээсээ чиний тэр нөхөртөөгөө ч юм уу гэр бүлтэйг уулзахаас өмнө үерхэж байсан, биеэрээ мэдэрж байсан тэр датанууд чи ингээ зөрчилдөд эхэлж байгаа байхгүй. Итгэл үнэмшлийг чинь төрүүлсэн учраас. Тэр хүн ч гэсэн чам дээр цагаан цаас ирээгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тий. Тэгэхээр энэчнээс би юу ярих гээд байна вэ гэхээр чиний дата яг юу вэ? Миний дата ийм гэдгийг муудалцах биш. Ойлголцож ярилцгаал энийг л хэлээд байхгүй ярилцаач л гэдэг юм. Өөрийнхөө датаг тулгах биш. Өөрийнхөө итгэл үнэмшлийг инг гэж хэлэх биш. Би жоо ойлгомжгүй ярьчих. Тэгэхээр бодох сэдв болчихлоо. Тийм. Тэгэхээр ингээд энийг сонсож байгаа улсууд айгүй сайн бод. Би ер нь анханасаа эцэг эхээсээ ер нь яг гэр бүлийн харилцаа, хосын харилцаан дээр ямар ер нь итгэл үнэмшил дата цуглуулсан юм бэ? Эргээгээд найз нөхөд маань надад ямар дата өгсөн юм бэ? Би биеэрээ ямар датаг хоримтлуулж авсан юм бэ? Тэгээ би ер нь ямар хүн юм бэ гэ эхлээд өөрөө биеэ олох хэвээр би гэдэг юм. Дараа нь тэр хүнээгээ ажиглаж харах хэвээр хосоо. Тэгээ энэ хүн маань мэдээж л өөрийнхөө хадам аав хадам ээжигээ харж байгаа юм чи энэ хүн маань ээжээсээ намайг ээжтэйгээ адилхан ингэж тусгаж чадчих ихчээсээ ингэж байгаа юм байна. Би тэрний энийг ингээ бит хоёрын муудалцаад идэг үл ойлголцоод идэг байнга давтагдан тэр сэдвүүд үл ойлголцоод идэг зүйл энэ маань ийм итгэл үнэмшилтэй болохоор би ийм итгэл үнэмшилтэй болохоор энэ асуудал дээр тий ингээ бит хоёр муудалцаад идэг юм ба штэ. Гаргалгаагаа тэндээс олох юм бэлээ. Одоо итгэл үнэмшлгүй байна гэж угаасаа байхгүй шүү дээ. Тэгэхээр болвол тэгэл нэгсэндээ хамгийн одоо миний ойлгож байгаагаар зөвхөн хүлээн зөвшөөрлөл юм шүү гэж ойлгож болох уу одоо тэр хүний чи юуг нь хүлээн зөвшөөрөх итгэл үнэмшлэх тэр хүний итгэл үнэмшлийг юуг нь хүлээн зөвшөөрөх би хүлээн зөвшөөрөхгүй байлаа гэхэд бас яах юм гэдэг point байгаа байхгүй одоо нэгэнт
би одоо сонгосон байж болно. Тэр ингээд өөр ихтгэл үнэмшилтэй байлаа гэж. Би бас өөр байлаа гэж. Тэрийг бол хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээд тэрийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байна. Хүлээн зөвшөөрөхгүй байлаа гэхэд нэг нөгөө нэг ихтгэл үнэмшилтэй тааруулж хайчилж хайрцаглах гэдэг асуудал үүсгээд шүү дээ. Тэгэхээр зэрэг яг энэ ч нэг тэр нэг юм эвцэлтэйг олох хэрэгтэй мэн гэж бодоод байгаа байхгүй. Тэр эвцэлтэйг яаж олох вэ гэхээр таны хэлдгээр ярилцах хэрэгтэй мэн гэдэг. Итгэл үнэмшлүүд дээрээ суурилсан ойлголцол. Ойлголцол хоёр хэлээд байгаас итгэл үнэмшлэлээр суурилсан ойлгох хэрэгтэй гэж нэг хүн дээр хэлээгүй. Нэг хүн дээр хэлвэл энэ өөр асуудал болно дахиад. Яг тэгвэл чи л ойлгоод байгаа юм шиг. Тэр хүний имийг ойлгохгүй байх нь шүү дээ. Ойлголцол гэдэг. Яг ингээл одоо яг чин үнэндээ гэл тэгэнгүүт ингээд бүх зөвлөгөөнүүдийн эцсийн одоо цэг нь ярилцал гэдэг нэг ганцхан үгэн дээр очиж буугаад идэг тий. Хоорондоо аягүй сайн ярилцсан. Ер нь ингээл ярилцгал хэрэгтэй. Хүүхдтэйгээ чи сайн ярилц. Нөхөртөөгөө сайн ярилц гэлтэй. Ярилц гэдэг өөрөө маш товчхон, маш тодорхой үг юм шиг хэрнээ, маш ойлгомжгүй, маш том үг байгаад байдаг те. Яаж бид нэр ерөөсөө ярилцах чинь айгүй ингээд бид гурав суугаа ярилцж гин гэхдээ чин үннээрээ ярилцах, яг ярилцаад ойлголцож чадах, яг тэр яриа үр дүнтэй байж чадах энэ төр чинь дахиад шал ондоо асуудал болчихж байгаа байхгүй те. Тэгэхээр нэг юм үр дүнтэй ярилцах, яг тэрийг яг зөв ярилцах гэдэг нь дахиад ийм. Тэгэхээр харин миний санал болгоод байгаа юм болохоор тэр итгэл үнэмшил дээр суурилсан ярилцах тэрэн дээр нэг суурлаад нэг ярилцаад үзэхгүй үдэл гэдэг саналыг гаргаж ирж байгаа тий. Чи одоо мэдээж л хамт амьдраад тэр хүнийхээ итгэл үнэмшлийг мэдэж авах, өөрийнхөө итгэл үнэмшлийг мэдэж авах. Би ааваасаа эр хүн, нөхөр хүн ийм байх ёстой гэдэг би итгэл үнэмшилтэй юм байна. Эргээгээд би тэр итгэл үнэмшлийнхаа юуг энэ хүнээс нэхээд байгаа юм бол, юуг нь хүсээд байгаа юм бол эхлээ өөрөө өөрийгөө олох хэрэгтэй. Ганцаараа байж байгаа бодоод тэгээд би яг ингэ хүсээд байгаа юм биш үү? Тэрийг маань энэ хүн маань өгөхгүй байгаа учраас ингэ битээр зөрчилдөд байгаа юм биш үү? Тэгээд нөгөө хүнтэйгээ би ингэж ойлголоо. Би ингэж ажиглалаа. Энэ зөв үү? Чи ингэж байгаа юм байна. Би ингэж байгаа юм байна. Энэ зөв үү? Хоёулаа энийг яаж засаж болох вэ? Ерөөсөө л энэ. Гэсэн чинь нөгөөх нь миний итгэл үнэмшил тэгвэл тийм биш ээ гэвэл яах вэ таахгүй дээр. Тэгэл тэр хүнийхээ сонсоход байхгүй юу? Би англ төсөөлөл байна л да. Харин тий одоо за итгэл үнэмшлээ оллоо. Ойлголоо. За би нэг тийм нөхөртэй байхыг хүсэж байгаа юм байна гэж дотроо бодлоо тий. Гэтэл нөгөө хүндээ хэлсэн чинь би хизээч наадах чинь гэхдээ яг үндэ өгч чадахгүй штэ гэвэл яг хин нь өөрчлөгдөх ёстой болох юм бол хин нь итгэл үнэмшлээ өөрчлөх эвдэх хэрэгтэй болох юм бол гэдэг нь дахиад бас дараагийн асуудал юм шиг санагтаад яг тэр үед за ярилцчихлаа би өөрийгөө ойлгочлоо би ийм үгсээд байгаа юм байна. Гэтэл тэр нь нөгөө хүнд маань байхгүй гэдгийг ярилцсны үр дүнд мэдвэл яг яах ёстой юм болоо гэдээ бас дахиад бодчихж байгаа байхгүй тий. Тэгээ байхын төлөө ярил да одоо сэтгэл зүйчид бас та нарын бас нөгөө юун дээр сэтгэл зүйчид хэлсэн байх л да хосынхон харилцаа гэр бүлийнхээ харилцаанд авч үлдэхийн тулд би тэрний төлөө юг золиослж байгаа вэ? Тэр миний төлөө юу золиослж байгаа вэ? Энд ч л тэр чиний түрүүний хэлээд идэг итгэл үнэмшил байхгүй. Би тэрний төлөө юу золиослж чадах вэ? Чадахгүй вэ? Тэ? Эн чин өөрөө дахиад нөгөө хосын харилцаагаа хэрвээ чадахгүй байгаад үнэхээр чи миний энэ харилцаагаар л явах ёстой гэд ингээд ивэл тэнд ингээд гэр бүлийн харилцаа гэхээсээ илүү тэнд дарангуйлын харилцаа явагдаж байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр эн чинь өөрөө ингээд аягүй их юм тодорхой болгоод өгöd байгаа байхгүй. Тийм. Тийм байна. Soul Lab контентын ерөнхий ивент тэтгэгч Дерматестер баталгаажсан дэлхийн хамгийн нэмгэн живх Baby Lab. Бидний хамгийн сайн найз Baby Lab. Учир нь өдөрж шөнж хуурай таатай амрах боломжийг олгож хөвөн мэд зөөлөн гадаргуун агаарын урсгалыг чөлөөдөө нэвтрүүлэн шингэнийг хормхон зур шингээхээс гадна хүүхдийн биед тав тухыг мэдрүүлэн хүүг дээд зэргээр хамгаална. Тэр харааж өгдөөг инээмзэглэн угтахад туслах бидний найз Baby Lab. Тэгээд одоо ингээд хосын жор гээл хосын харилцаа гээл тэгээд амьдралыг ингээд айгу өөрчилдөг зүйл бол мэдээж ингээ хүүхэд төрөх.
Тэнгүүд одоо ингээд нийгэмдэр болохоор яг ээж нар ингээд өөрчлөлтийг сүүлийн үед бол айгүй сайн ярьдаг болсон шүү дээ. Жирэмсэн байхад ээжгүй ингээд за тэгэл эмэгтэй хүн хүүхд төрүүлснээр дараа ийм байдалтай байдаг, ингэдэг тэгдэг гэл арай ингээд ярьдаг ойлгож хүндэл гэдэг Тэнгүүд ингээд ер нь эрэгтэйчүүдийн асуудлыг аавуудын асуудлыг айгүй орхигдуулдаг. Танд яг өөр төр чи ингээд одоо тохиолдсон таны туршлагаас өөрчлөгдсөн тийм зүйл гэж юу байгаа вэ? Нийгмийг айгүй сайн ойлгох хэрэгтэй юм билий. Адилхан л хүн гэдэг. Тийм. Аав бол ээжтэй адилхан хүн. Тийм. Зүрх сэтгэлтэй. Аав бас ээжтэй адилхан ядардаг гэдгийг айгүй сайн ойлгох хэрэгтэй. Аав бол бас нөгөө ээж одоо ер нь бүх хүмүүс зүрх сэтгэлээрээ гомддог. Тэ? Сэтгэлийн ямар нэгэн гэмтэл авдаг. Энийг эхлээл айгүй сайн ойлгох хэрэгтэй юм билий. Ер нь бүгд хүүхдтэйчдэр, эхнэрчдэр, ээж аавуудчдэр, хатан ээж аавуудчдэр ер нь бол тийм. Энийг ойлгож би чадж гэнэ үү гэдгээс л эхэлнэ л дээ. Та яг өөртөөгөө адилхан одоо тэр сонсож байгаа эмэгтэй та би төрсний хямралд орчлоо гэдгээ та мэдээд нь шүү дээ. Тэгвэл тэр хүн хямралд орно гэдгийг та хүлээн зөвшөөрсөн үү? Гэдгээс одоо тэр эмэгтэй та өөрийнхөө төрсний би хямралд орцсон гэдгээ хүлээн зөвшөөрөөд мэдээд нь шүү дээ. Тэгвэл таны нөхөр яг тантай адилхан хямралд орж болох уу? Юу гэж бодож байна та хоёр? Ордог гэсэн шүү дээ. Хань гисэн гэхээр чи та бас яг тэр 100% итгэлтэй байх. Яг тэр үед ингээл бас хайгаал төрснөө дараа угаасаа бүх асуудлууд ингээл өөр болж байгаа шүү дээ. Тэгэл за энэ маань яач вэ би яач вэ гэж хайгаал за төрснөө дараа хямрал эрэгтэй хүнд ч гэсэн байд юм байна. Чи яаж ингэж гин үү тэгж гин үү гэхээр нөгөө хүн маань болохоор тэрийг айгүй ингэж шууд юм хаадаг. Надад тийм байхгүй би зүгээр гэл ингээл орхичдаг. Тэгэхээр чин тэр үед чи мэдээлэл ярилцах хүн одоо жишээ нь ойр тойрон төрөөд ингээд эхнэр нь төрөөд болцсон найз ч надад байхгүй. Тэ найзаа чи хямарсан уу гэд асуучих хэрэгтэй найз ч байхгүй. Болохоор ер нь бол ингээл бүх юм айгүй юм хан мөргөөтэй байсан. Тэгээ харахаар яалтчгүй ингээд өөр хин хинийх нь харилцаач өөр, хоёр хүн хоёр талдаа шал өөр, ярилцж байгаа юм хүртэл өөр. Тэгэхээр ингээл хайгаал мэдэж чаддгаараа л баахан юм уншин, сонсон, ингэдэг гэн, тэгдэг гэн гээл тэнгүү сүүл рүүгээ нөгөө талын хүн маань одоо зүгээр байгаа над дээр ямар нэг юм наах гэлээ гэсэн юм эсрэг үцэлтээр дахиад ингээл унж мончгүй тэр үе амар хэцүү. Тэнд өөр л байгаа бол тэнд нэг юм байна. Тэр хямрал яг тэнтэй адилхан байна. Тэрийг хүлээн зөвшөөрөх. Яг гоо тэр үед хамгийн чухал ойлгосон юм хүн өөрийгөө за би биш байна гэдгийг хүн өөрөө л хүлээн зөвшөөрөхгүй бол гадны ямар нэг юм ямар ч нэмэргүй юм бэл. Тэр хүн өөрчлөгдөд байна шүү гэдгийг 80 хэлээд нэмэргүй. Ер нь хинч тэр одоо би ч гэсэн өөрөө гутралтай, сэтгэл гутралтай төрснөө дараах одоо янз бүрийн юм сэтгэл зүйн асуудлууд байна шүү дээ. Тэрийг л би өөрөө таньжил би ер нь л нэг биш байна да гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрөх нь ер нь баг асуудлын 50% байгаа. Дараа нь ингээл олон найзууд дээрээ ч гэсэн ингээ харахад одоо нөгөө нэг өөрөө яг тийм асуудлыг ингээ 2-3 жил бүр би чин клиник эмч мэмчтэй байж даван тууллаа штэ. Тэгээд ингээд найзуудыгаа харахаар биш байдаг. Тэгээ хэлээ гэхээр яг хэлэх цаг нь биш байдаг. Ивент харуулж байгаа хэлэхээр хүлээн зөвшөөрдөг. Тэр хүн өөрөө тэрийг яг хоолон дээрээ тулаад за би биш байгаа юм байна л гэж ойлгохоос нааш бол нэмэргүй юм байна даа л гэж боддог болсон шүү дээ одоо. Харин тэгэхээр хажуутг нь хүлээн зөвшөөрөөд тэнд өөрчлөлт байгаа л бол тэнд яг тийм процесс ингэ явагдаад байна. Одоо ханаа төрцөн бай л да. Илт халуураад ээ. Тэгээд чи харахаар халуурцсан ханаа төрцөн байж тэгэхээр нөгөө юм чинь үгүй ээ би зүгээрээ халуураагүй гэвэл за энэ өөрөө амаар халуураагүй хэлсэн чи халуураагүйгээд хайж болох уу? Болохгүй тий. Яг зүгээр тэр улам хүндрэн штэ. Яг тэрнтэй адилхан тэр эрэгтэй хүн өөрөө хэдий ихнэрдээ тэгж хэлээгүй ч гэсэн хэрийг чи мэдэрч байгаа бол үлийн шүрч бол төмөхгүй. Ядраатай тий. Заавал гэдэг. За бидрээр хүлэн зөвшөөрүүлж чаар зүгээр би хямраад байгаа юм байна гэж бас яг өөрсдөө хүлэн зөвшөөрч болдгоо юм гээд ихтэй хүмүүс ер нь дийлэгтэй нэг дэмжиж гүргэр байгаад байдаг нь бас яг юутай холбоотой байд юм бол гэдгийг хаад одоо жишээ нь ингээл тийм би хямраад ах шиг байна гэдгээ хүлэн зөвшөөрчлөөр бас яг хинч болох гээд байгаа юм бол гэдэг шиг. Яг нөгөө л нэг төрөний ярьсан юм руугаа дата руугаа л орно л доо. Нөгөө итгэл үнэмшил. Тэр итгэл үнэмшил тэр хүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Гүйгүй
Би эхнэрийнхээ хажууд тийм ээ би сэтгэлээр унтсан байна. Би чамтай адилхан төрхийн хямралд орсон байна гэж хэлэх нь өөрөө тэр хүний эрх хүн гэдэг тэр итгэл үнэмшил зөрчигдөд байгаа бол хэлэхгүй шүү дээ. Тийм үстэй. Тэр итгэл үнэмшлэл байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр тэрийг харж байгаа л бол мэдрэмжтэй хандаач гэдэг юм уу? Тэрэн дээр ямар нэгэн үйлдэл хийх хэрэгтэй. Тэгээ эцсийн дүндээ ерөөсө болохгүй тэр итгэл үнэмшил, суур итгэл үнэмшил шийдэт байгаа байхгүй. Одоо уг нь бол тэр чин гэрүүл болж байна гэдэг чинь энэ амьдралынхаа туршид бие биений хайжууд уйлуул уйлаа дуулуул дуулахад хамгийн тухтай одоо хамт байх хүн гэж уг нь бол сонгож байгаа үстэй тий. Энэ бол таны итгэл үнэмшил. Тий. Та бол тэгж итгээд шүү дээ. А тэгтэл тантай суусан нөгөө эрэхтэй тихгүй тийм итгэл үнэмшилгүй байвал яах вэ? Чмуугаа үзүүлэхгүй шүү. Яг тэгэхээр тэрний харсан тэр залуугийн харсан итгэл үнэмшил, ааваасаа харсан итгэл үнэмшил, найз нөхдөсөө харсан, ахаасаа харсан итгэл үнэмшил эсэргээрээ байвал яах вэ? Тэгтэл та тийм надаас хүсээд нь шүү дээ. Ингээ одоо нөгөө нэг зөрчилдөө яг энд л байгаа хгүй. Одоо энийг ярилцаж ойлголцгоо. Та ихэд жишээ нь хямарсан уу? Яг ийм хямралд орсон уу? Одоо юу гэдэг мэдээж орлого яг уу би ороогүй гэж. юунд танд хамгийн одоо чаленжинг хэцүү санагдсан бэ? Мэдхгүй байгаа. Ерөөсөө л мэдхгүй байгаа нь надад хамгийн хэцүү байсан. Одоо анх хүүхдтэй болоход шүү дээ. Дараа нэлээд хэсэг хугацаа өнгөрсний ар дээр дахиад хүүхдтэй болохоор мартцсан байгаа. Тэгээ бараг л дахиад дахиад ихтэй нэрээ тийштэй гэдэг тий. Тэгэхээр ерөөсөө тэрний түлхүүр бол би мэдхгүй байгаа нь өөрөө хямрах шалтгаан болдгийм байна. Мэдхгүй байгаа нь өөрөө зовох шалтгаан болдгийм. Яг энэний чинь гадны улсууд бол нөгөө мэдээд за жирэмсэн болчлоо анхны төрөлт. Анх удаага ээж болж байгаа анх удаага аав болж байгаа. Ингээд дүүргээс нь автоматар сургалтанд явуулдаг юм бэлээ. За хүүхэд төрхөөр ингэнэ хинэ. За аава ингэнэ. За хүүхэд шин босоод уйлнаа. Та хэдэн 7 хоног нойргүй хонноо. Тэгэхээр ээжэд ийм өөрчлөлт гарнаа. Аавд ийм өөрчлөлт гарнаа. Тэр биеэрээ мэдрээгүй ч гэсэн ирээдүйд би биеэрээ мэдрэх юм байна гэдгийг мэдээд авчиж байгаа. Бэлтгэлтэй. Яг биеэрээ мэдрээд эхлэхээр тэр чинь огтос ийм сонсоогүй хүн биеэрээ мэдрэх, ийм датаг өмнө нь эмчээ сонсч ирсэн биеэрээ мэдрэх хоёр чинь хоёр өөр мэдрэмж байгаа. Тийм байна тий. Хэцүү байдалд оргоо та нөгөө яриадсан нь энэ биш үү гэх юм шүү дээ. Тэгээд нөгөө хүүхдийг болон эхнэрээ яг яагаад байгааг мэдэхгүй байхаас гадна одоо юу гэдгийг илүү одоо урт хугацаанд төлөвлөж чадаагүй төрөлт бол санхүүгийн хямрал аавуудыг санхүүгийн тодорхойгүй байдал аавуудыг бас айгүй хямраадаг юм шиг бас ажиглагдсан. Одоо би энэ амьдралыг яана ч юм уу. Одоо энэ хүүхэд чинь байнга л энэ живхийг хэрэглэх юм байна гэдэг шигтэй. Одоо би бүр их хичээх хэвээр, би бүр баян болох хэвээр, би бүр их мөнгө олох хэвээр гэдэг тэрнийг хариуцлага руу ингээд унжаагаан. Тэгээ тэр нь хамгийн гол нь олох хэвээр мөнгөнд дүн улам л их болно гэдэг нь тодорхой. Гэхдээ хэр хүртэлвэ гэдэг нэг тийм айгүй олон жилээр үргэлжлэх хугацаа байгаад байдаг те. Тэгэл тэр мэр бодол айгүй хямраад юм болов уу гэж бас ажиглав. Наа чин бол дахиад нэгэн хэсгийн дата баг. Нөгөө итгэл үнэмшил чинь баг. Гэтэ үнэн штэ. Гэхдээ би нэг худлаа гээгүй те. Зүгээр тэрэн дээр ингээд төвлөрөөд тэрнээс их дахиад асуудал гарна те. За санхүүгийн асуудал гэдэг бол нэг хэсэг нь те. Дараагийнх нь нөгөө нэг эмэгтэй өөрчлөгдөж байгаа тэр хямралын хэсэг дахиад нэг асуудал. Дараа нь өөрөө өөр болж байгаа. Дараа нөгөөд чинь найз нөхдөөгөө ингээд чөлөөтэй уулзаж яагаад ингэдэг байсан тэр хоёр хоорондоо айгуугаа дотн байдаг байсан. Шууд тэр өдрөөс эхлээд 50% хасагдчихлаа. Тэр дахиад өөрчлөлт нь оруулна. Яг нь санхүүгийн юу болвол ингээд өдөр болгон цаг тутамд биш. Тэр бол тодорхой хугацаанд шийдчих юм бол нэг хэсэгтэй. Өдөр болгон яг энэ одоо хүүхэд төрсөн тэр хямралаас үүдэх юу байж болох вэ гэдг нь хамгийн чухал. Санхүүгийн хямрал байхгүй байж бас болно шүү дээ. Таны хувьд юу байсан бэ гэж амар ядаргатай. Тэгээ яг миний хувьд бол гадны оронд байсан бас айгүй том тийм юу байсан. Яг нэг талаараа дэмтэй нөгөө талаараа бас дэмгүй хэцүү байсан.
Яагаад гэвэл гадны орчин бид нэр ажиллаа хийхгүй бол нөгөө чиний түрүүний хэлдэг санхүүгийн юунд орчих гээд байдаг. Тэгэнгүүт чинь бас нөгөө гэр бүл янз бүрийн юмдаа. Гэхдээ бит хоёрын сонгож очисон нөгөө тэнд амьдарч исэн орон маань харин энэ бүгдийг нийгмээр нь зохицуулж исэн учраас хүүхдтэй болонгууд баг эхнэрд нь жил гарan цалинтай чөлөө олгодог ч гинөө. Тэ? Мэдээ санхүүгийн асуудал тулгарна. Аавд нь бас цалинтай сарын хугацаатай хүүхдээ 1 сар болтон ингээд тэ зарцуулж гэдэг ч гинөө ингээд иймэрхүү боломжууд айгүй их байсан. Гэхдээ тэр боломжуудыг ашигласан ч энэ асуудал шийдэгдэхгүй нөгөө л нэг ингээд нөгөө өдөр тутмын жижиг асуудлууд чинь илүү байгаад байгаа. Шайгүй амар намайг ингэсэн штэ дөнгөж хамгийн анхны ингээл охиноо гаргаал заяа тэгэл имлгээс ингээл гарч ирсэн чинь ингээд хин анхудаа аав ээж болж байгаа штэ тий. Тэгсэн чинь манай хоёр талын аав ээж нар ингээд хүчрээ имлгээс гаргаад нэг шүл хийж өгөө. Тэг ингээд хүүхдээ маань харж марж ингээд бүгдээ яваад гисэн. Тэг ингээд тэнд дөнгөж ингээд шин аав ээж хоёр ингээд орчлон бэлхий дээр гарч ирээ хоёр л хонж байгаа хүүхдтэйгээ ингээд гуруулхаа ингээд гэрт үлдэж байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь юугаач мэдгүй хүүхд нь шүнжэнгөө уйлаад ингэсэн чинь ямар ч ойлголт байхгүй. Тэгээ юу мэдж байгаа гэвэл аав нь аптек гарч яваад талууны шил барьж орж ирж байгаа байхгүй. Яах ч байгаа одоо тий хүүхдээ л одоо өвдөөл уйлаад байна гэж бодсон юм шиг. Тэгээ маргааш өглөөн нь ээжтэй хэлээд ингээд охин шүнжэнгөө уйлаад инглээ гэсэн чинь манай ээж тэнцээ хүүе бид нар ямар тэнэг юм бэ? Энд чинь тэ дөнгөж гарч ирсэн 2 3 хүний зүгээр гэртэн за сайхан амраараа гараа авцсан байж тээ. Ямар мангар юм бэ? Али би очие гэд тэгээ манай гэрт ирээд нэг 10 10 хонж байгаа байхгүй. Тэгээд тэр хооронд би нэг миний хүн сүү сайл орж үрүүхтэй цадахтайгаа болж нөгөө хүүхдээ сүү ороогүй бол өгчдөг юм байна гэдэг юм их чинь ойлгож ижи маань одоо 20 30 жилийн дараа тэрийгэ нөхөж санаж манж тээ. Тийм болж байгаа байхгүй те. Тэгээд тэрийг чинь түрүүний нөгөө таны ярьсан шиг нөгөө суур итгэл үнэмшил тий. Үгүй ингээд заагаад өгсөн бол гэдэг шиг ядаж сэтгэл зүгээр нь бэлдээд өгсөн бол тэр чинь ингээд хуйлаа чи одоо ингэн вэ шүү, тэгэн вэ шүү. Тийм юм авч тавих нь вэ шүү, мэшүү ч юм уу те. Мэдгүй нэг бол хуйлаа амир ядарна айд сандрахын хэмжээний ээжийг дуудъя тэрийг дэрэгдээ байлгын гэд ядаж нэг тийм яриа өөрөө байх байсан юм шиг те. Аав ээжийн хувьд бол тэрийг хэн нэгнээ сонслогоорыг амьдралынхаа яг туулж агаад энэ бүгдийг олж авсан тийм итгэл үнэмшилтэй болохоор за одоо энэ хоёр маань ингээд яг бит хоёр шиг олог гэд орхисон байгаа байхгүй юу? Зөвхөн хүүхэд шүн уйлдаг гэдэг мартсан байсан. Зөв гурлаа оронтоор уддаг. За тэгээ сайхан амраарай. За сайхан амарцгаарай гараа. Ерөөс сайхан амраагүй. Бас чанга шүнээсэн шүү гэж. Тэгээд та бас түрүү ярьлаа штэ одоо нөгөө хосын жороос гадна хүүхэд хүмүүжүүлэх өсгөх Монгол хүмүүжлийн арга жор нь бас юу юм бэ гэж бас нилээн одоо судлаа, ярилцлаа, хайлаа гэдэг. Тэгэхээр энэ бас одоо аав ээжүүд одоо үзэж байгаа хүмүүст ч гэсэндээ бидний одоо ингээл үргэлжил хайдаг л зүйл л дээ тий. Хүүхдээ яг монголоор хүмүүжүүлмээр ах юм. Монгол төсөж ийжтэй. Гэтэл үзэж байгаа контент нь гадаад болчлоо. Идж байгаа хоолой солонгос болчлоо. Сонсож байгаа дуу нь англи болчлоо гэдэг шиг тий. Хоорондоо хүүхдүүд монгол хүүхдүүд маань хоорондоо гадаадаар ярьж тоглоод байдаг болчлоо тий. Энэ дунд яг монгол хүмүүжил гэдэг нь юу юм? Өөртөө монгол айлал байгаа болохоос яг монгол хүмүүжилтэй хүүхэд тэр яг гэрт өсөж гинүү гэдэг чинь айгүй том асуултын нэмдэг болчлаа л да. Таны хувьд энэ эрэл хайгуулын үр дүнд бас юу олж мэдвэ? Тэгээд яг хоо зөндөөл айлуудад очоод хүүхдтэй айлууд шүү дээ. Хосын жорыг бодох юм бол хүүхдтэй айлуудыг сонгож очиж байгаа. Тэгээд та яаж хүүхдээ хүмүүжүүлж вэ? Эх хүний хувьд та яаж хүүхдээ хүмүүжүүлж байгаа? Аав хүний хувьд гэдэг ийм нэг юм тулгын эдэн асуултаар л тэр бүгдийг хайж явсан юм л та. Тэгээ энэчнээс яг ингээд басаал ярьсан юмнууд дээр ингээд анализ хийгээд бодсон чинь за бид нар суурьшмал соёл орхоос өмнө нүүдлийн соёлтой байхдаа бид нар хүүхдээ хүмүүжүүлэхдээ монголчууд бид нар тэнгэр, таван хушуу мал одоо цаг агаарын байдал эднэрт тохируулж уялдуулж хүүхдээ хүмүүжүүлдэг байж.
Өмнө. За тэгээд ирсэн хүүхэд тэгж хүмүүжил аваад ирсэн хүн одоо суурьшмал соёлд байгаа хүүхдээ хүмүүжүүлэхээр зөрчилдөх үү? Одоо зөрчилдөж эхэлж байгаа. Зөрчилдөө энэ дээр юм бэл. Бид нар одоо би бол аав ээжээсээ яг манай аав ээж намайг яаж хүмүүжүүлсэн гэхээр аав ээжээсээ харсан юмар л намайг хүмүүжүүлж байгаа шүү дээ. Тэд нар нь бол нөгөө нэг нүүдлийн соёлын нөгөө нэг таван хөшөө малтай эдгээр ингээд нөгөө маар тэнгэр хангаа бүх юмтайгаа уялдуулж яаж энэ хүүхдийг хүмүүжүүлж болохгүй. Бүх хүмүүжлийн имийг тэрнтэй тайлбарлаж ярьдаг байсан бэ. Тэгж ойлгуулдаг байсан бэ. За ингээ манай ээж аав тэрнээс ингээ хүмүүжин одоо тийм ойлголт авчингтай намайг яг тэргүүрээ хүмүүжүүлээд ирэвэл одоо би өөрийнхөө хүүхдээр тэрийг ингээ яриад хөөе миний хүүхэд босгон дээрээ одоо гიშгэж болохгүй эсвэл бол сүү цагаан идэх чи заавал идэх ёстой. Тэгвэл чиний юу юм уу? Болохгүй болчиход байгаа. Тий. Заавал чи мах идэх ёстой өдргээ тий. Болохгүй болчиход байгаа. За тэнгуут нь ингээд янз бүрийн юмнууд ингээд тайлбарлахад нөгөө би өөрийнхөө сонссон юмаа тайлбарлаж байгаа шүү дээ. Ээж аваасаа сонссон юмараа нөгөө нэг зүрццэн үг. Цусын холно гэж юу гэсэн үг гэдэг тий. Би энийг чинь бол ойлгоод байгаа шүү дээ. Одоо тэнгуут чи ингээд тэрий чин тайлбарлана гэхээр айгүй хэцүү байгаад байгаа. За цусж өстой хойлно шүү. Ингээ шүү алгадсан шүү өдр гэхээр ингээд тэрий чин одоо ингээд ийм сошиал контентоор хүмүүжил авж байгаа хүүхдүүдтэй чинь ингээд тайлбарлах гэхээр үзүүлэх гэхээр тэр юм ингээд яг хурж өгдөг. Яг тэгэхээр өмнө нь болоод шууд гэрийн хаалгын онгоолгоод бүх юм ойлгомжтой байдаг гэсэн бол одоо тэрэн дээр бид нар аптит их цаг ирсэн юм байна. Суурьшмал соёл тааруулсан хүмүүжлийг бид нар хүүхдүүдтэй өгөх ёстой. Тэр нь юу байх ёстой вэ гэдэг эрэл хайгуулга хийх ёстой юм. За тэхийн тулд бид нар өнөөдөр одоо бидний хүүхд бол альфа үеих шүү дээ. Альфа үеийн хүүхдүүдийг бид нар техник, технологи энэнтэй нь уялдуулж бид нар хүмүүжлийг олохгүй бол энээс нь дасалж хүмүүжүүлнэ гэдэг бол утгагүй асуудал юм байна. Өмнө нь бол биднийг бол шийтгэлийг тэр бүх дуртай юмар нь хорж тэгж одоо мах цуснд нь ойлгуулж тий цусыг хольж гэдэг. Ингэж бид нар хүмүүжлийг авч бурууг бид нар тэгж ойлгодог, зөвийг тэгж ойлгодог байсан бол одоо бид нар тэгж боломжгүй болчлоо нэг. Хоёрдугаар тэр болохгүйг бид нар яаж техник технологи цаг үетэй нь яаж холбож ойлгуулах вэ? Болдгиймаа энэ ийм юмаа гэдгийг техник технологитой нь яаж уйж ойлгуулах вэ гэдэг дээр дахиад нэг хүмүүжлийн шин юм юу ирж байна. Цаг үе ирж байна. Тэгэхгүй л нөгөө хуучин шиг л аавасаа би ингэж ирсэн болоод байсан. Энэ яага болдгүй юм гэдэг юм чинь болохгүй л гэж хэлдэг. Ажиллахгүй байгаад байгаа хэрэг болно. Ерөөсөө одоо ингээл нэг юм мэдгүй айж майдаг л ер нь бидний одоо мэдгүй минийх л заяа айлгалтар хүмүүждэг байсан шүү дээ. Хүмүүжлийн хамгийн гол намайг хүмүүжүүлсэн зүйл нь айц чим санагддаг байхгүй. Айц дээр тулгуурсан хүмүүжил тийм. Тэгэхгүй бол өстой яг алуулна тэрийг ирэхгүй бол ёстой болохгүй гэх нэг юм айсандаа би нэг юм зөв юмнуудыг хийсээр байгаа тэр нэг юм дадал болоод тэгээд яг хав том болохоор ач холбогдлыг ойлгоод тэрнээс ингээд шууд хумсраараа ингэж зүгээр цэвэр айц дээр байсан мөн. Намайг зөв хүн болох гээд миний гэрийн даалгаврыг хийдэг болох гээд намайг айлгаж за гэрийнхэн даалгавар хийхгүй бол тгий шүү гэрээ цэвэрлэхгүй бол ингийн шүү гэдэг тийм занл хийлний шинжтэй юм шиг те нэг яг тэрүүгээр ингэж бид нар хүмүүжүүлсэн байна. Одоо тэгвэл энэ арга ерөөсөө ажиллахгүй байгаа. Тийм. Ерөөсөө болохгүй ерөөсөө ажиллахгүй. Өөрөөсөө буцаага занл хийдэг байгаа. Амар. Харин тийм тэгэхээр чинь одоо энэ хүүхдүүдтэй чинь айгуу арга ивэн олж айгуу анханасаа айгуу юм утга учирыг нь ойлгуулж тэгээд тэр нэг таалагдах хэлээр нь ингэж харьцаж ярьж марж одоо тий нөө түрүүний таны хэлдгээр контент үзэж байгаа бол контентоор нь дамжуулж монгол юмаа харуулах монгол үгээ сургах ч байд юм уу тий үлгэр домгоо ярих гэдэг шиг. Сая бол бид нар ингээд өсвөр насны жоох хүүхдийн юмыг л ярьлаа шүү. Одоо шилжилтийн нас гэдэг нэг айхтар нас ирнэ. Энэ дээр дахиад өөрчлөгдөнө. Тэ. Энэ дээр дахиад өөр болно. Тэрний дараа идэр нас гэдэг. Тэрэн дээр дахиад нэг өөр. Одоо хамгийн чухал юм нь юу вэ гэхээр нэг юмыг л аягуусаа ойлгочих хэрэгтэй юм байна. Чамаас тэр хүн та хоёроос тэр хүүхэд зүгээр л чимээгүй нүдэрээ харж чихээрээ сонсож хүмүүжил авч байгаа шүү гэдгийг л аягуусаа ойлгож.
Тэрнээс биш. За одоо чамайг хүмүүжүүлээд гэх биш. Яг Чиний тойл гэсэн үг. Аав ингэж чинь, ээж ингэж чинь. Тэгвэл чи өөрөө юу ойлгуулах гэдэг юм? Ном уншихыг заах гэдэг бол чи өөрөө номоо л унш. Уцаа барьчаад ном унш гэж хэлвэл тэр хизээч байхгүй. Тийм. Тэгэхээр энийг аягүй сайн суур ойлгочих хэрэгтэй юм билээ. Чамаас тойл болгож харж байгаа. За, өсвөр нас руу ороод ирэхээр одоо нөгөө тойл болж байгаа гэдэг дээр нэмэгдэг нь сонсох гэдэг юм байдаг юм билээ. Ерөөсөө одоо ингээд нөгөө өсвөр насны битэр чи ингээд нөгөө юу яадаг? Энийг яагаад мэдээд байна уу гэхээр тэр чинь ингээл линтийн сургалт 10 жилийн хүүхдүүдээр очиод нөгөө сургалт тосын харилцаа гэр бүл мөл ингээл ярьдаг байхгүй. Тэгэхээр ерөөсөө дийлэн хүүхдүүдийн хэлж байгаа юм аав ээж сонсдгоо. Ярилцаж чаддггүй. Үстгээ дийдэр яадаг юм бэ гэсэн чинь зүгээр л заадаг гэж. Зүгээр л сургадаг. Хүүхдээ сонсож чадахгүй. Одоо чи нэг найзтайгаа сэтгэлээ бодлоо ярих гэдэг л та. Хүүе найзаа инээ тэрэ дадаа ярьч чи тэр зүгээр чамд учиргүй заагаад байвал чи тэр юмаа заах уу? Юмаа ярих уу? Тий. Ярихгүй үстэй. Сонсож чадахгүй байна гэдэг чинь заахын нэр биш ээ. Сонсно гэдэг чинь сонсож хуваалцгал. Тэр хүний зовлонгийн өөрөөрөө биеэрээ мэдрэхийг хэлнэ болохоос хүүхдтэйгээ ярилцаж сонсоо гэдэг чинь заахын нэр биш баг. Эхлээд нэг сонс. Тэгээд гэд өнгөрөө. Дахиад тэр хүүхэд ярина. Тэгэхээр нь тийм үү. Дахиад өнгөрөө. Юу ч битгий за. 3 дахь дээр дахиад ярина. Хүшээ наадхан тэр чинь би тэгэж бодож байна. Өөрийнхөө бодлыг зүгээр л хэл. 4 5 дугаар үеэс нөгөөд чинь ингээд чамтаа бүр сайхан ярьдаг босных нь ар дээр чимэкэ наадах чи юу ингэж үзүүл яасан гэдэг санал гарга. Манай шууд анх ингээд ярихт нь заагаар эхлэнгүүт л тэгэл хүүхдүүд тэр тусмаа шилжилтийн насныхаа хаалгаа хаагаал чимээг болчихдог. Тэгэл тэгээ чи ингэж би мэдэж байна гэл ингээд хүүхдүүдийнхээ хооронд ингээд ханаа үсгээд байдаг. За энэний ар дээр өсвөр нас буюу 18 нас хүрлээ. Одоо бид нар хүүхдүүдтэй ямар яг үнэндээ 18 нас хүрлээ гэд бас манай аав ээж нарын алддаг нэг юм байдаг юм байна. Одоо энэ насанд хүрсэн гэж шууд хайдаг. Шууд юм тоогоор шууд хүүхдээ ингээд юу ачдаг оо. Тий. Яг хоо тоо юун дээр гарч ирж гинөө гэхээр тэр нөгөө хүүхдээ нөгөө тэр хүний бие физиолог ухаан юмыг харах өнцөг эдрийг ингээд нөгөө боловсруулах чадвараар нь ингээд тий биений хөгжил тархины хөгжлөөр нь ингээд тэр тоогоор нь ингээд нийтлэх. Гэхдээ тэр бол бүр яг бүх хүүхдүүд ингэдэг гэсэн баталгаа бол биш. Хоцрогдол гэдэг нэг юм байгаа. Бүр ингээд төрүүлж явдаг гэдэг нэг юм байгаа тий. 18 насны дээр юу бид нар барьж хүүхдүүдтэйгээ ярилцаж ойлгуулах юм бэ гэхээр бие дах чадвар. Амьдрал үргэлж ийм байдгүй, амьдрал үргэлж челленжтэй байдаг гэдэг энэ нэмийг л аягүй сайн ойлгуулж өгөх хэрэгтэй юм байна. Тэгэхгүй бол нөгөө нэг сэтгэлийн хадгүй. Жохон юм ингээд амьдралаас импакт аваад жохон амьдрал зохиулахаараа сэтгэлээр ундаг. Ийм Z generation-ийн маш их төрж шít. Хариуцлагатай байх чадварыг ойлгуулаагүй. Чи 12 настай хүүхдэд хариуцлагатай байдлыг ярих, 18 настай хүүхдэд хариуцлагатай байдлыг ярих хоёр өөрөөр хүлээж авна гэсэн. Тэгэхээр 18 нас, 17 насн дээр яг энийг маш сайн ярилцаж, энэний тал дээр хоорондоо ярих сэдвээ болгох хэрэгтэй. Үгүй юм бэл. Та хоёр зүгээр ингэж анзаардгүй гэхгүй. Би зүгээр сая яг тушаахыг ярьсан чинь л бодлоо л доо. Одоо 12 настай хүүхдэд хариуцлага ярих нэг өөр 18 та хүүхдтэй нэг ярих өөр мэдээж өөр. Гэхдээ 18 наснда чи хэр хариуцлагатай байж чадах вэ гэдгийг би 12 настайгаас нь эхлээд ойлгуулж болох уу гэдэг юм гарч ирж байхгүй юу? Тийм. 12 настай багт нэг жижиг юм даалгаж өгөө тэнцэнээс хариуцлага гэдэг юмыг ойлгуулад 13-таад 14-тээд гэж аваад 18-таад зүгээр стил хариуцлагатай байна. Гэхдээ хариуцлагын үүрх даах хэмжээ өөр байвал одоо тэгэхгүй одоо яг ингээл хүмүүс ингээл нөгөө яг түрүүний таны хэлсэн нөгөө 18 хүрчлээ за одоо өстой чи гэл ингэдэг те тэгэл нөгөө болохгүй юм гараад ирэх юм болов уу тэгээ нөгөө саяны ингээд нэг юм нэлцайсан хүүхдүүд айгүй их болоод байна гэдэг шүү дээ тэр нь яг одоо юунаас болж ийн гэж та хоёр харддаг вэ бид нар хүүхдүүдэд хитрхийг хайрлаад цагаан гарт өсгөөд байгаас болоод байна уу нэг бол ингээд хүүхдүүдтэй хариуцлага үүрээд байж чадна гэж итгэж чадахгүй байгаагаас одоо тийм сэтгэлийн хатгүй хүүхдүүд бий болоод байна. Ер нь хүүхдээ нөгөө сэтгэлийн хаттай, гүргэр, тууштай болгоно бүтээн гэж зүтгэдэг тийм байлгахын тулд одоо аав ээжүүд ер нь юунаас эхлүүлж та зүгээр юм л доо гэл.
Нөгөө л нэг хүмүүжлийнхээ юм орхисонд л байгаа юм л та. За чи бол хариуцлагыг 12 настайд нь болвол за тоглоомоо хураах. Энэ бол чиний тоглоом, энэ бол чиний хичээл, тэ? Чи зүнхээ хайж болохгүй, балландаа чи эзэн байх ёстой. Энэ хариуцлагын маш анхан шатны юмнуудыг чи ингээ хэлж өгöd байгаа байхгүй. За ингээ өсөөд явлаа. 18 нас хүрлээ. Хариуцлагын ойлголтыг одоо чи тэр хүүхэд 100% хариуцлагын ойлголтыг ойлгоцсон уу? No. Ойлгоогүй гэдэг. Одоо чамд ямар хариуцлагын асуудал ирэх вэ гэдэг имийг ярилцах хэрэгтэй байхгүй. За чи найз охинтой болно. За чи гэр бүлтэй болно. Одоо чамд нөгөө нэг чи 12 настай байхдаа чи цүнхээ хариуцдаг байсан байна. Дэвтэр номоо хариуцдаг байсан байна. Одоо чи 18 наст чи яг юуг мэдсэн байх ёстой вэ хариуцлагын тал дээр. Энийг ярилцах цаг нь байхгүй. Амьдрал гэдэг чинь одоо чи 18 нас хүрээд ирэхээр чамтай хүмүүс хүүхэд гэж харьцахгүй, том хүн гэж харьцаад эхэлнэ. Энэ үед чи яах ёстой юм? Чи одоо хүүхэд дууссан, хүүхэд нас гэдэг юм дууссан. Тэр тусмаа эрэгтэй хүүхэд бол аягүй хариуцлагын юмн дээр аягүй их бодох хэрэгтэй. Тэ? Эрэгтэй хүүхэд бол шууд 18 настай залуу, 16 настай хүүхэд нэрч ингээд шал хоёр өөр юм тий. Тэнгүүт чинь манайх нөгөө 16 нас хүртэл нь ингээ хариуцлагатай юм гээд 18 хүрсэн гингүүтэл пүнк хайчдаг. Одоо чи алдаад ямар нэгэн юм дээр фейлдчээж ойлгоо хайчдаг байхгүй. Үгүй чам дээр ийм нүүр тулж ирнэ. Чи энэ дээр ингээрээ. Чи тэгэр яагаад гэхээр аав ээж нь тэр насыг чинь тойроод ч дайраа гарсан учраас аав нь яг энэ дээр алдсан шүү. За чи анх удаага ажил хийн хамт олонтой байж үзсэн. Хамт олон гэдэг чинь тэр дотор ийм хүн байдаг, тийм хүн байдаг. Сайн хүн байгаа, муу хүн байгаа. Чамд сайн хүнийг ингэж таньж болно. Ингэн өдр. Одоо нөгөө нэг юмнууд чинь ингээ шал өөр төвшөнд ингээд хүмүүжлийн юм яригдаад эхэлж байгаа. Манай хайчдаг тэрэн дээр л одоо нэлзраа гарч ирээд байгаа. Даалтхан тодорхой юм чинь тэр чинь. Тэгээ тэр хүүхэд амьдрал дээр алдчихээж, онжээж, хохирол амсчээж биеэрээ мэдрэх энэ шанс руу түлхэж өгöd байгаа. Хүн чинь юмыг хоёр л юугаар мэдэж авдаг гэдэг байгаа шүү дээ. Нэг нь сонсоод ойлгож нэг мэдэж аваад тэгж чадахгүй байвал биеэрээ мэдрэх гэдэг ганцхан сонголт л үлдчихэж байгаа байхгүй. Soul Lab-ийн ерөнхий венжтгэгч өөрийгөө хайрлын ураатай Oxy брэнд. Сэтгэл санаа тавгүй. Ягаад ч мэдгүй. Хаанаас ч гарч ирээд ханилж барыг мэдээдэг. Зарим үед намайг өөрөөс минь илүү сайн мэддэг. Хоббиг нь хүсэл тэмүүлдэг нь хамгийн сайн дэмждэг нэгэн. Нартай, бороотой, салхитай солонготой бүхий л үед үргэлж дэрэгдэн байдаг. Миний хамгийн татны найз. Манай ээж бас айгүй тэгэж хэлдэг байхгүй юу? Гэрээ ажил ер нь ажиллаа хүүхдээсээ нууж битээ хийгээд. Одоо жишээ нь би хүүхдээ унтуулчаал гэрээ амар цэвэрлдэг ч юм уу. Хүүхдээ нэг ингээд байж хооронд гяс энийг амжуулчих гэдэг ч юм уу. Хүүхдийг дагуулж юм хийлгэж насанд нь тохирсон. Чи энийгээ хийж бол хүүхд чи энийгээ хийж явах хэрэгтэй. Чамтай хамт чинийг хийж байгааг хараад дараа нь энэс чинь сураа чамд тусалдаг болно. Ингэж хийж сурсан хүн л ер нь ийм ямар ч юмд гарын дүүтэй ажилд ийм эвлэгхэн юмны учрыг олдог бол сурна гэхээс биш чи хүүхдээ унтуулчаад 1000 гэрээ цэвэрлээ өглөө босоход нь цэвэрхэнгээр тэгэл хүүхд чинь чамаа яаж цэвэрлэхийг ч мэдэхгүй гэрээ божигнуулаад ингээл чи тэгэл заастаа нэрээ унтахыг бодъё гээл орой эрт унтуулаад ингээл тэрнийхээ хойгоор чи гэрээ цэвэрлээд байвал наад хүүхд чи ажил сурах хүний хөдөлмөрийг үнэлж мэдэхгүй болно. Тийм болохоор дагуулад ингээд нөгөө дагуулж хүүхдээ хүмүүжүүл гэдэг шүү дээ. Нөгөө яг саяны одоо хараал байж байгаа гэдэг чинь шүү дээ. Манай нөгөө хөдөөгийн ах уу чинь бол айгүй гоё шүү дээ. Одоо ингээд бүгд л насандаа талцоос өөр аргагүй. Оролцоос өөр аргагүй. Тэгэл ингээд бүх л зүйлсээ өөрсдөө нийлээл хамтдаа хийдэг. Аав нь одоо эрэгтэй хүүхдүүдэд дагуулаад тэнд нөгөө сурмараараа юм хийгээл байж идэг үү. Эмэгтэй нэггээл эмэгтэйчүүд нээжгээ дагаал тэнд сайн сүүгээл явж идэггүй тэгээ бүгдээрээ л өглөөнөөс орой хүртэл хөдөлмөрлж идэг. Яг тийм хөдөлмөр гэхдээ хүнийг айгу бүтээд юм байна гэж би сүүлд айгу боддог байсан шүү дээ. Энэ дээр би бас нэг бяцхан мэдэж авсан зүйлээ хэлчих болох уу яг саяны юм дээр. Нэг ийм бас ажиглагдсан шүү зүгээр яг нөгөө Монголын нийгэмдэр одоо манай нөгөө орон нутагт хөдөө орон нутагт одоо байгаа гэр бүл хүүхдүүдэд хүмүүжүүлж байгаа энэ дээр аав ээжүүдийн нэг юм алдаа гэж хэлэхүүл одоо хайшаа чи тий.
охин хүүхдийнхээ боловсролд амар анхаарад Яг. тэгээ хот руу чи боловсрол эзэмшгээд охиноо явуулчихдаг. Хөвгүүдээ үлдээчдэг. Хөвгүүдээ энд малаа марлаад энэ малал чиний амьдралыг ингэнэ гэд үлдээчдэг. За хөдөө орон нутагт байгаад хотод хурж ирээд ихтэй сургуульд ороо боловсрол эзэмшээ тэр охин ямар орчинд орох вэ? Дандаа ийм боловсралтай дээрээс нь мундаг хүмүүсийг хартсан ийм охин одоо тийм их сургуулиас гарлаа. Нутагтаа очие. Хүнтэй сууя. Ямар залуутай суух вэ? Боловсралгүй ихтэй сургуулийн талаар. Тэр чинь сураагүй юм чи тэр хүүхдийн буруу биш байхгүй. Малаа мэддэг. Гэхдээ боловсралгүй. Дээд боловсрал байхгүй. Тэгээд нөгөө эмэгтэйчүүд тэр залуутай суухгүй голох нь тодорхой байхгүй. Ингээд хөдөө орон нутгуудаар дүүрэн ингээд ганц би ирчүүд тэнд байна. Энэ аав ээжийнх нь сонголтоос болоод үр дүн нь ингэж байгаа. Ийм имийг ажиглаж харсан ш. Хэрвээ бити хүүсээр нь ялгаач л гэдэг юм. Одоо яг нөгөө датагаар бүр гараад ирчихэж байгаа байхгүй нөгөө гендерийн судалгаагаар. Яа тэгс чи нөгөө яг боловсролын тэгш хамрагдалтанд 1-ээс 12 дугаар анги хүртлээ нэг ангид байгаа хүүхдүүдийн хүүсийн харьцаа 50-50 ер нь бол яг ижлэг. Гэхдээ энэ бакалаврын төвшөнд ороод ирэнгүүт зэрэг нэг ангид сурж байгаа эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн тоо 70-30. 70% нь эрэгтэй, эмэгтэй, 30% нь эрэгтэй. Тэгээд энэ бол зөвхөн сурж байгаа хүүхдүүд ч дахиад төгсөгчдийн тоог аваад үзэхлээр эмэгтэйчүүд нь бүр илт олон хувиар төгсдөг. Хүүгүүд дундаас нь сургуулаа хаях нь их байдаг, болох нь их байдаг, гараад өөр одоо тий мэдгүй ажил хийгээд ингээд явцдаг. Нутаг орн руугаа буцчихдаг. Тууштай явсаар байгаа 4 жил яг дипломоо гардаж авч байгаа нь анх элсэж орсон нөгөө хүүсийн харьцаанаас дахиад шалгуур болчихж байгаа. Тэгэхээр өрөөсөө дээд боловсралтай хүмүүсийн биелэг нь зөвхөн өсгүүчүүд ер нь болоод байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө бидний нөгөө эрэгтэй хүүхд бол яадгийн мал маллаад явж байхад өчрнө олдно. Зах дээр тэрэг төрсөн ч амьдралын ухаантай бол болно. Хар бор ажилд юмд урд үйтэй бол болно. Амьдралаа авчиж чадна гэдэг нэг тим юм чинь эргээд нөгөө нэг нийгмийн ялгаа. Тэгээд ингээд дахиад гэр бүл дотроо би чи гэдэг нөгөө гендрийн ялгаа. Тэгээд нөгөө төрөүний ойлголцол эвцэл гэдэг юм чинь юусаа гэр чигтэн байхгүй болох сонголтыг бид нар өөрсдөө хүүхдүүдтэй хийж өгöd байгаа юм шүү гэдэг нэг юм зэглэл бас. Тий, ажиглаж авсан юм бол энэ бол бодит үнэн. Тий. За энэ дээр дахиад тулгуурлаад гэр бүлийн харилцаан дээр юу гарч ирсэн? Дахиад нэг юм ажиглагдчихсан. Тэр нь юу вэ гэхээр боловсрал өөртөө олж авах тэр дадлыг охтууд их сургууль юунд ингэ сураад авчлаа штэ. За тэгэнгүүт л одоо тэд чинь ингээ амьдралд гарч ирээд одоо энэ нийгэм чинь нөгөө их сургуулийн 4 жилийн боловсрлоор насан туршдаа амьдрах ямч боломжгүй нийгэм штэ. Бид нар алхам тутамдаа суралцж явах ёстой нийгэм болоод ирэнгүүт чинь одоо яаж ийнү гэхээр янз бүрийн сургалт арга хэмжээнд төлөхгүй хүүхнүүд. Хүүхнүүд өөрийнхөө боловсрал дээр эмгтээчүүд хүүхний нөгөө өөрийнхөө боловсрал дээр маш сайн анхаарч байна. Өөрийгөө хөгжүүлж байна. За гэр бүлд эхнэр нь боловсралтаа анхаарал хөгжүүлээд эрэгтэй энэ төвшөндөө байгаа л. Одоо энэ хоёр харилцаанд орё л та. Энэ хоёрын ярьж байгаа сэдв, энэ хоёрын сонгож ямар нэгэн асуудал дээр гаргалгаа гаргаж байгаа энэ хоёр чинь ингээд тэнгэр газар шиг болоод ирэнгүүт одоо энд дахиад үл ойлголцол гарч ирж байгаа юм. Нөгөө эрэгтэй хүн эмэгтэйгээс хүндлэл хүсээд байдаг. Гэхдээ эмэгтэй нь өөрөө өөрийгөө амар хөгжүүлсэн эдийн засгийн хувьдчдэр янз бүрийн бүх юмн дээр амар тооцоотой улс суурьтай гаргалгаа гаргаад ирэнгүүт эрэгтэй тэрийг мэдэхгүй байгаа юм чи тэн дээр гаргаж чадахгүй байгаад эмэгтэйгээсээ гаргуулад байгаа да хүндлүүлэхгүй байгаа юм шиг мэдрэмжийг өгөөд ингээд гэр бүл дээр асуудал үүсээд бас. Тэгэхээр би энэгээр юу хэлэх гээд байна уу гэхээр одоо бүгдээрээ ирчүүдээ өөрийнхөө хувь хүний хөгжил боловсрал дээрээ анхаарья. Тэгэхгүй болоод энэ тентхийн сургалтын дээр очиход дандаа хүүхнүүд байгаад би тэрэн дээр амар харамсдаг байхгүй. Хүүхнүүд гэр бүлийнхаа боловсрал өөрийнхөө хувь хүний боловсрал дээр айгүй сайн анхаарж байна. Яг тэгвэл би анхаарахгүй болохгүй гэдгийг эдгээр мэдээд манай ирчүүд хайцсан юм дээ. Одоо энэ дээр нэг жоохон сэргийг байгаа ч л гэж уриалмаар байгаа. Тийм тий. Тэр ихтэй нэрээ яг чин үнэндээ бас юутай холбоотой байдаг юм болоо тий. Одоо за ингээл бакалаврын төвшин дээр ингээл
хүссэн ялгаатай байдаг юм байгаа. Гэтэл тэнцээ чинь эрэгтэй төгсөгчд байж л байгаа шүү дээ. Гэхдээ цаашаа үргэлжлүүлээд өөртөө сайжруулах, мэрэгшүүлэх юу гэдгийг янз бүрийн шин сонин содон юмд мэдрэг сэргэг байж тэр болгонд идэвхтэй оролцож барих тэр юмн дээр эрчүүд маань яагаад яг ижлэх нэг гараан дээрээс хүүхнүүдтэйгээ зэрэгцэж гарчаад үлдээд байна вэ? Тэрний яг чин үнэн шалтгаан нь бас юу байна вэ гэдэг бас ерөөсөө л дадлал та. Тийм. Өөрийгөө хөгжүүлэх дадлыг тэр охтууд багасаа л маш сайн ерөнхий боловсролт ч авцсан байна. Их сургуульд ч авцсан байна. Амьдрал дээр гараад тэр дадал үргэлжлээд байгаа байхгүй. Тэгвэл манайх хөвгүүд яаж ийнө вөхөр 10 жилдээ нэг авлаа. Их сургууль дээр дутууд улмыг авлаа. Ингээд тэдний хувьд бол өөрийгөө хөгжүүлэх, боловсрох гэдэг тэр дадал кониц болчихж байгаа байхгүй. Тэгээ би сурах шаардлагагүй. За сураад яах юм бэ гэдэг. Тэгээ сурсан ч яг за окей би сурыг. За би өнөөдөр нийгэмтэйгээ хөл нийлүүлж алахын тулд би мэрэгчлээ жоохон дээшлүүлээ юм сурчээ. Хоолон дээр нь тулаагүй болвол тэд ингэж юу яах? Хүсэлгүй байгаад байна. Гэтэ би бүгдийг гэж хэлээгүй. Дийлийнх нь тийм байна. Тийм. Ер нь анзаарэгддэг тийм. Дийлийнх нь тийм байна. Боловсрол өөрийгөө хөгжүүлэх тал дээр дийлийнх нь жоохон хойрог байна. Бүсгүйчүүдтэйгээ харьцуулах юм бол. Тэнгуү чи нөгөө гадны Европынхан чи ёо уучлаараа ирчүүд нь их штэ. Амар. Залуучууд нь амар их байдаг. Хүүхнүүдээсээ илүү их өөрийгөө хөгжүүлэх. Гэхдээ зүгээр л би бэлтрийн хувьд штэ. Тийм байдаг байхгүй. Тинчээ нэг тийм уран зориг бас хэрэгтэй байгаад байгаа юм болов тий. Нэрээ нэг тийм уран зоригийг бадраах ай тий. Тийм тэгээд яг хөө би бас тэгэж бодсон. Болдог бол би нэг одоо нэг энэ ажлынхаа хажуугаар бас ингээ санаа нийлсэн тий залуучуудтайгаа бас аав нартаа нийлээд гоё нэг ирчүүдийн клуб байгуулъя гэх тий. Тэгээд тэн дээрээ ирээд бөөнүүлээ яг гоё нэг ирчүүдэр нэг гоё ярилцдаг, нин угу ярилцдаг, сэтгэлээ уудалдаг, тойрч сууж байгаа тий. Тэгээд үзэж харсан, шин мэдсэн зүйлээ хоорондоо гоё ярилцсан ирчүүд ч гоё ярилцаж чадсан шүү дээ. Тийм нэг клуб байгуулъя гэж бодоод идэх байхгүй. Тий. Харин тийм одоо ер нь бас тэр нөгөө ирчүүдийн яг ийм сонирхлын бүлгүүд баг ер нь Монголд байд юм. Байх. Бид нар итгэхгүй байгаа учраас байхгүй гоо. Спортоор л байх ба. Тэгээс нөгөө жим идэг найзуудаараа, загсанд явдгаараа, гойлф тоглолтгоороо, бильярд тоглолтгоороо энэ төр гэдэг шиг тий. Тэгээ тэр дунд гэхдээ бас яг тэр нөгөө чин сэтгэлийн яриа нь бас дунд нь яг сэтгэл зүйн боловсрал авдаг, сэтгэл зүгээ уудалдаг, проблем жаргал зовлонгоо хоорондоо ярилцдаг тий. Ийм клубүүд айгүй их нэгдэх юм бол өнөөдөр эрэгтэй хүмүүсийн амиа орлолт харамсалтай тоо гарсан шүү дээ. Японоос бид нар чинь Японыг л Азад хамгийн их амиа орлолтоор байж гүйж ороод идэг л гэж бодоод. Тэгсэн чинь Японоос эрэгтэй хүний амиа орлолтоор илүү гарцсан шүү дээ. Тэгээ эн чинь өөрөө нөгөө л нэг асуудлаа бид нар шийдэж чадахгүй, бид нар боловсрч чадахгүй, энд байгаа юм уудалж чадахгүй байгаа учраас. Энэ тэгээд одоо жоохон дарк сэдв ярьчих яач юм зүгээр үнэнг ингээ ярьчих. Өөр нь айгу зүв байхгүй. Одоо юу гэдэг ярихгүй л бол тэгэл ярихгүй л өнгөрөөгөө тавил тэгэл ярихгүй л өдий хүрээл. Яа одоо тэр нөө өсвөр насны хүүхдээ амиа орлолтоороо манайх чи Азад хоёр ч юм бэлэн шүү дээ. Өсвөр насны хүүхдүүд амиа орлохыг бодоод тэгээд тэрийг үйлдэл болгоод сонгоод хийгээд тэр нь Азад тоогоороо хоёрт Солонгосын дараа авлаа. Гэхдээ надад тэр бол амар санагдсан. Тэр н хүүхдийн хүмүүжил тэр дундаа яг одоо шилжилтийн насны дээрээ байгаа түрүүний нөгөө сонсох хэрэгцээгээр хангагдаж чадахгүй байгаа. Тэр чинь сонсохгүй байна. Сонсохгүй байна гэхээр чинь хүн өөрт нь итгэхгүй байна гэж ойлгож чинь нэртгэх хүн байхгүй байгаа бол тэр хүн хүүхд өөрийгөө энэ орчлон хорвоо дээр байх тийм чухал хүн биш гэж одоо бодож ийн гэдэг шиг те. Ингээд бидний нэг тийм өнөдөр завгүй байна. Чи өстой гэл яг үннээ ярьсан чинь шууд загнадаг те. Нэг бол юу яриа та хизээд гисэн чи юу тэгсэн юм чи ямар тэнэг мэнэг гэл ингээл ингэдэг нэг тийм тэр үедээ ингээ хийцэн юмнууд чинь яг алстаа бугсаар тийм том тоонд хүрэж гинэ гэж бодохоор айгүй амар байгаа даа тий. Тэг энэ ирчүүдийн сэдвтэйгээ уялдуулаад бас ярихад одоо бид нар нэг юм за ирчүүд бол нэг тийм бас гингут Б гэж ярьцдаг хүмүүс бас биш юм байна гэдгийг ингээд тодорхой хэмжээнд ойлгоод авчлаа шүү дээ. Энэ хүмүүс
зүрх сэтгэлээ уудлахын тулд ямар нэг хөшүүрэг хэрэгтэй байд юм байна. Зүрх сэтгэлээ уудлах ирэх байгаа үсттэй. Байгаа яг тий. Гэхдээ тэрийг та хэд ингээд шууд одоо хүүхнүүд нийлж суугаал кофе уух зуураа сэтгэлээ уудлцахдагтай адилхан одоо тийм биш юм байна гэдгийг ягаад ч бид нар ингээд мэдрээд байна л да одоо эргэн тойрны ирчүүдээсээ ч гэсэндээ. Тэгвэл түрүүний нөгөө хэлсэн дэрэгт хүнээ нэг анзаараад таарчих хямарсан байна уу үгүй байна уу гэдгийг нэг мэдчих гэдэг шиг. Үнэхээр бид нар мэдчихлээ шүү дээ. За тэгээд яг одоо эрэгтэй хүн найз дээрээ ч юм уу, найз залуудаа ч юм уу, нөхөртөө ч юм уу. Яг яаж энэ яриаг, яаж сэтгэлийг нь онгойлгох тэр алхам яг юу байх юм бэ? Одоо юу гэдгийг за чи ямраад ах шиг байна яг чи өөрөө тэрийг мэдэж гин үгүй бол бас биш юм байна. Тэг гэхдээ нэг тийм шууд л ингээл ярьдгүй л хүн юм байна л да. Яаж яриулвал болтой болоо гэдэг. Ингэдэг байхгүй юу? Тэр чинь түрүү нэг 10 жилийн хүүхдүүдтэй уулздаг гэх те хэлсэн. Оюутнууд дээр очиж бас уулзалтаад ингээд юугаа яадаг ярилцдаг. Тэгэд юунууд одоо сүүлийн үед энэ альбан байгууллагууд аягүй их бас ингээд энэ уулзалтуудыг байгуулгынхаа тэр тусмаа бүр гоё болцсон байна. Одоо сүүлийн 2 юу болвол бүр амар баярлуу штэ. Хаан улт үүргийн замын цагдаа гэлцийнхэн тэр ирчүүдийг их нэртэй хамттан суулгаж байгаа бит хоёртой уулзуулсан. За зүүн хараа дээр сая ингээд 1000 ээжүүдтэй, үгүй 1000 гинэ 100 ээжүүдтэй уулзсан гэсэн чинь бүгд нөхрөө дагуулад ирсэн бит хоёрыг ирнэ. Хамтдаа ингээд. Тэгээ энэ чинь бас ингээд гүйлтэл байгаад байгаа байхгүй юу? Тэгэл яг тэр болгоны ард дээр ингээд уулзалтын ард дээр ингээд бит хоёртой тэндээс ингээд ярьсан юмнаас энийг нэг өшөөнийг дэлгэрүүлээ яриад өгөөч. Энийг яг юу гэсэн үг вэ гэх тэ ингээд ойлгох гээд өөрийнхөө осын харилцаа гэр бүлийн харилцаанд бит хоёрт нэг ийм болоод байгаа юм энийг яаж асуулт дээр үү гэд ингээд нэг ганцаарч исэн энэ зөвлөгөөнүүд ингээд уулзалтууд хийдэг байхгүй. Тэр дундаас ингээд дийлийнх нь юу вэ гэхээр би одоо сүүлд нэг пост тавьсан байхгүй хүүе хүүхнүүдээ та нарын нөхрийгөө сонсдог байгаа чи тэ эдгэр чин ингээд өөрийнхөө сэтгэл зүгээ өөрийнхөө мэдрэмжээ өөрийнхөө юу хүсэж сонирхож байгаагаа хуваалцах ирэх байгаа үсттэй яагаад энийг сонсдгүй юм бэ тийм усуд амар залуучууд амар ганцсан байхгүй манай ихнэр намайг сонсдог зөвхөн өөрийнхөө л хүсэл мөрөөдлийг ярьдаг. Тэгээ яриад дуусаад өөрөө хөнгөрчгөөрөө тэгвэл нөгөө юм чинь өөрийнхөө бодлыг хэлэх гэхээр за гэд ингээ орхичдаг. Энчэнэс нөгөө юм чинь ингээ бүх өөрийнх нь тэр хүнээс ирж байгаа мэдрэмж, тэр хүнд гомцсон гомдолч гэдэг юм уу? Тэр бүгдээ ингээ одоо нэг яриах гаргах чи гэд эмгтээчүүд бол санагдлаа гаргалаа ингээд өөргөө хөнгөлөөд ирчүүд бол санагдлаа за дараа нэг тухтай үед санагдлаа гомдлоо эсвэл дараа нэг сайхан болцоотой үедээ яригээд за одоо л яг ярихандаа гэд ингэтэл нөгөө эмэгтэй чи өөрийгөө ярьж байгаа нэг бол за чи ярьж яадгийг эрэхтэй юм бэ чи юу гоншгонсын тэргээд энчэнэс ч болж нөгөө нэг амиа орлолт нөгөө нэг юм чи их байна гэдэг талаар би постлсан байхгүй. Тэр чиний асуултанд хариулахад зүгээр л нөхрөө энэ удаа би өөрийнхөө талаар юу ч ярихгүй зөвхөн тэрнийг би сонсно гэдэг нэг 30 минут гаргаад хаяа нэг сонсдог байгаа ч. Сардаа нэг удаа, 7 хоногтой нэг удаа гүмэх сардаа нэг удаа. Тэр нь зориулж та нэг цаг гаргаач. Өнөөдөр 20 минут зөвхөн чамайг сонсно. Харин хоёулаа нэг ярилцъя. За яач вэ? Миний юу болохгүй байна? Хоёулангийн юм дээр юу болохгүй байна? Зөвхөн тэрийг сонсдог. Өөрийгөө ярих биш. Өөрийгөө хамгаалагч нэг амигдаалгаа ажилуулаа хамгаалдаг биш. Тэр миний бүгдийг нь унтрааж байгаа. Зөвхөн тэр хайртай үнэ нэг сонсчих гэж байгаа. Тэгээ яагаад бид нар бинийг их гомдоод юм бэ? Гэхдээ ингэдэг юм бэ л дээ. Бид нар гудамжинд явахдаа өөрөө сэтгэл зүйн гэсэн нэг амар том бамбаатай явдаг. Тэгээ уянга чи өнөөдөр амар муухай харагдаж байгаа гудамжинд явж байгаа танихгүй хүн хэлвэл чи тэрэнд гомдох уу? Нэг гомдохгүй шүү дээ. Танихгүй хүнийг тийм үстэй. Яг түр сэтгэл зүйн бамбаа чамайг хамгаалчихсан. Тэнгүү чи ингээд гэрлүүгөө ойртоо за ажил дээр очие. Ажлынхан чинь чамд тэгж хэлвэл нэг жоохон гомдно. Яг тэр бамбаанаасаа чи ингээд талын тайлцсан байгаа учраас. Яг гэрлүүгөө орохдоо нөхөрч тэр эхнэрч тэр сэтгэл зүйн хамгаалтын бамбаануудаа бүгдийг авцсан ингээд ордог учраас эхнэрийг хэлсэн үг
нөгөө анзаарахгүй хэлсэн үг, бодлогогүй хэлсэн үг, нөхрийн анзаарахгүй хэлсэн, бодлогогүй хэлсэн үгнүүд зүрхэнд ингээд жижиг сэв суулгаал гэдэг багаар. Тэгээ нэг жоохон гомдож өнгөрчвөл тэр нь ингээ хураагдал явсаар агаад тэгээд нэг өдөр тесэрдэг. Тэгэхээр энийг аягуулсан ойлгочих хэрэгтэй. Би эхнэрийнхээ хажууд ямар ч сэтгэл зүйн хамгаалтгүй байдаг. Үр хүүхдийнхээ хажууд би ямар ч хамгаалтгүй байдаг. Тийм учраас тэрний гомдох үг хэлчихгүй гэдэг дээрээ аягуул сайн хяналттай цензуртай байх хэрэгтэй. Бид нар хүүхдээсээ хүртэл гомддөө шүү дээ. Яг тэр бид нар хамгаалтгүй байдаг учраас. Гомдцсан аав ээжүүд бас байдаг шүү дээ, тий? Жирөөсөө хамгаалт байхгүй. Тайлцсан байдаг. Хаяа нэр гомддоо шүү дээ би хүмүүдээ тий. Нэг ийм чигээ яагаад тгээ илчиж байгаа юм болоо. Нэг орой морой ингээл нэг намайг тоож маахгүй тэгээд тэгснэ. Би тийхгүй юу нэг усан дөрвөл унтуулах гайсан чи юм орон дээрээ ингээд хөлөө ингээд ачаа ингээд хөвтцэн за. Мэргэн тий мэргэн. Тэгэхээр ёо мэргэн чи одоо намайг нэг сон тоож маахгүй хайргүй юм байх та. Нэг сон юм хайргүй хүнтэй хандаад байгаа юм шүү тоож маахгүй гэсэн чи. Ингээд өглөөс хайрлаа заа гэсэн чинь. Тэгс чи би хайр гомдоод өглөөс хайрлаа заа. Би одоо унтах чинь өглөөс хайрлаа заа гэсэн чинь. Би амар сонь нэг юм тоогдохгүй болж болцсон юм шиг санагдаж амар гомдоо баруун уусаар уйсах. Хүүхдийн хажууд чи ямар ч тийм нөгөө сэтгэл зүйн нөгөө бамба хамгаалт байхгүй л илрэл байгаа. Би жоохон тоогдож магтах гээд амар тэгдэг байхгүй амар ядаргаатай бас хүүдээ тоогдож байгаа. Би нөгөө ихэнх цаарч ерөөсө гомдож байгаагүй юм шүүгээ бодоодсэн чинь зүгээр юм жоохон эмзэг санагддаг юм нь би тэр хоёрын төлөө бүр ингээл маш хичээж байгаа шүү дээ. Тэг миний бүх хичээсэн хичээл зүтгэл ингээд заримдаа аавынх нь зүгээр санамсаргүй хэлсэн үйлдэл нь баг тэрнээс давж орж ирж байгаа. Яагаад нэг чааж штэ. Нэг тийм нэг юм дээр жоохон гомдож момдоод одоо барыг тэгээ яах гэдэг хүүхдээ одоо гомддоо штэ. Би тэгээ гомдож хичдэг. Дээр одоо жишээ нь бид хоёр хамт хүнсээ цуглуулаад тэгэл тийнгүүт би ингээл тэр чин мэргэн бол нэг юм ууттай талхаа барьчихж байгаа. Тэгээд би ингээд нөгөө түлхүүрээ хариуцуулсан. Би хүнд юмнуудаа барьж байгаа болохоор ээж хүү хаалгануудаа онгоолохороо заамаа гэж урд гараал ингээд янгуутлаа. Чипт харж өөрөө төмөр хаалга онгоолгосноо сав гэ ороовчтай. Нөгөө хаалга нь ингээд нүднэр харагдаж байгаа байхгүй. Би яаж чадахгүй. Тий нэг сонин юм сонин чи ямар сонин хандлахаагүй юм бэ? Би хойч ингээ явж байхад чи ээж яач ба маач вэ гэж ингэж болтгүй юм уу гэдгсэн чи өө тэгээд хөөй гэд хэлээчээ гинэ. Би тэр чи хэлээд ах байсан. Тэгээд би өстө хошоогоо өнжүүл гэрээ ягаад гэснэ таарлцсан бүх хаалгануудыг нөгөөдөг чи за орсноо одоо хаачих уу босноо гэлээ бас тэгээд лефт мэ бүх юмнуудыг даруулчаа тэгээд гоё гэрийнхаа үдэнд уучлалт гуйлгуулж аваа тийм илтрээ гэрт орчих шээ. Тийм гэнэ үү. За манайха энэ яриан дундуур бушуухан нэг чухал мэдээлэл хүргээтэй. За Baby Lab брэнд Mommy and Baby Expo-гийн алтан ивент тгчээр 2 дахь жилдээ орж байна. За Mommy and Baby Expo бол их хүүхдийн хамгийн чанартай бүтээгдэхүүнүүдийг нэг дор цуглуулад хэрэглэгчдэд үзүүлдэг гэдгээр онцлогтой юм экспо байгаа. За энэ экспо Michelle Expo-гийн үзэсгэлэнгийн танхимд 5 дугаар сарын 31-ний 6 дугаар сарын 1-ний өдрүүдэд болно. За яагаад та ийшээ заавал очих ёстой вэ гэвэл Baby Lab брендийн бүтээгдэхүүнүүдийг хямдралтай, урамшуултай, биелэгтэйгээр худалдаа авах боломжтой шүү. За одоо Seoul Lab-а үргэлжлүүлээ үздэцгээгээрэй. Хилээд тэр нэг гомцсон гомдлыг хилээд хэлснийхаа үр дүнд тэр хүнээс чинь нэг үйлдэл авчлаа шүү дээ уучлалт. Тэр чинь ингээд гоё болчихж байгаа. Гоё болчихж байгаа. Тэр мэдрэмж яг. Чи бас ингээд тэрийг хилээд гоё болчихж байгаа. Одоо чи эрэгтэй хүн дээр ингээд тэрийг нэгч хэлж чадахгүй яваа л. Чи тэр гомцсон гомдлоо хэлж чадахгүй яваа л. Хураагдаа л. Ямар уу? Эн чи өөрөө нөгөө амиа орлох шалтгаан баг. Яг тэгвэл тэр хүн одоо чи ингээд хүүхдээ гомцсон гомдлоо хэлэх гэж нөөч сонсохгүй. За чимээгүй. Ээж юун сүртэй юм. Та чи ээж үсттэй гэж сонсохгүй байвал яах вэ? Ингээд чи чаал хэлдэг гэж хэлдэг үзээд байна шүү дээ. Би ээж гэж байгаа. Тэгэхээр одоо нөгөө миний хэлээд ажигласан юм тэр нь юу вэ гэхээр ирчүүдээ сонсохгүй байна. Тэр гомдлуудыг тэр жижиг гомдлуудыг энэ хүн гоншгонж гин гэж хүлээж авахгүйгээр сонсдог бай. Тэрэн дээр санамсаргүй гаргацсан алдаа байвал уучлалт гуйчдаг. Тэгвэл чи сая ингээд нэг гоё болцсон гэдэгтэй адилхан тэр хүний хөнгөлж өгч байгаа байхгүй. Би биенийхээ сэтгэлийн хогийн савыг цэвэрлж өгчээ гэж. Тий. Тийш хаад ингэдэж штэ. Ингээл нөгөө хичнэрийн яриан сонссон бохгүй юу? Дата ярих гэдэг штэ. Тий, харин тий. Тэгсэн байхгүй яа. Тэгээдсэн юу гэсэн чинь
ингээл нөхрөөд чинь ер нь бол ингээл учрыг олоход айгүй амархан штэ. Сайхан магтаал тэгэл сайхан одоо хөөргөөл ингээл өстө чимэн байж ижил би чинь өстө инглээ өстө нэрээ инглээ гэл тэгэл нэг найз нөхдөөрөө бөөндөө цуглаж хахад одоо юу гэдэг манай төвшөө өстө надад ийм авч өгөө тийм авч өгөө тэгэл тэрийг ингээл яриад л те тэгэл ингээл энд нь өвдөдөө тэнд нь өвдөдөө ингээл миний өвгөнээ өстө нэрээ алий яасан мас ингээл тэгэл өстө сайхан магтаал хөөргөөл ингээл ахад бид нар чи өстө айгүй сайхан тэгэл яваад идэх байхгүй махгүй гэж та гэхдээ тийм юу сонсчихсан бүгдээ сонсчихсан. Тэр яг ажилт юм уу ч гэдэг. Тэр яг эрэгтэй хүнд яг ямар юугаар ер нь өмнөх хосын харилцаан дээр яг энийг төвшиж үзсэн үү? Амжиг шүү дээ. Би сайн санахгүй байна гэхдээ яг үнэндээ би чинь тэр үед өөрийгөө болон хоёр хүүхдэл яа гэж бодож исэн болохоор нөх амар магтаж ярьж байгаагүй юм болов. Тийм баха. Би ч магтуулж байгаагүй байх. Ер нь битээр нэг тийм магтаж ярьдаг тийм асууд байгаагүй баха. Харин тий. Тэгэхээр энэ өөрөө итгэхэд айгүй бэрх байгаа шүү дээ. Тэгээ би зүгээр ер нь үзээгүй болохоор чи итгэхгүй байх гэж юу? Итгэхгүй биш. Зүгээр манай үзэгчдэд яг эрэгтэй хүний үүднээс энэ хариултыг сонсох нь чухал болов л гэж би асууж байна л да гэж байна. Зөв. Би бол тийм гэж хэлэхгүй, бас үгүй гэж хэлэхгүй. Тий. Гэхдээ би юуг хэлж чадах вэ гэхээр чиний сонгож авсан чиний сонголтын тэр эрэгтэй ямар дататай вэ тэрэн дээрээ л тулгуурл. Тэр хүн үнэхээр одоо тэр юмыг хүсдэг тэрэн дээр ингэдэг бол тэрийг өг л дөө. Тий. Тэрнээс тэрний ярьсан юм ингэдэг энэ бол үнэн гэд ингээ хэрэгжүүлээд ажиллахгүй л яах. Яг харин яг наадах чинь одоо асуудал байгаа байхгүй. Ийм яриа бүсгүүчүүдийн дунд залуучууд ч гэсэндээ ингээд ер нь иймэрхүү яриаг бид нэр ингээд сонсч л байдаг те. Ичүүд чинь магтаад лах тусам ингээ уламж авахаажаал тэр үеийн хүмүүсийг чинь сайхан магтаал урамшуулаад ингээл авал хонгороол бид нар чинь ингээд ийм ярианууд зөндөө авдаг те. Гэтэл тэрийг одоо юу гэдэг яг зүгээр нэг сонссноо очиод ингээл магтгал юм бол ингээл энэ амьдрал гоё болоод магтгал юм бол энэ ингээл хэрэгтэй гэл магтаад байдаг. Яг тэр хүндээ очиж онж тусахгүй байвал яах вэ гэдэг нэг тийм point байгаа учраас энэ яг эрэгтэй хүн болгон магтуул үнэхээр дуртай байдаг юм уу? Эхнэр нь үнэхээр тэгж зуайрлангаа сайхан магтаал авал тэгэл нөгөөдөл нь уралдааны машин гэл яваад байдаг юм уу гэдэг тийм юм аюу чухал байгаа байхгүй юу бас те ер нь яг нөгөө л нэг ярианы ихэнд хэлжсэн чи гаднаас гэр бүлээсээ чи яг энэ хосын харилцаа эр хүний талаар нөхөр те хань гэдэг датаг чи ямар датаг авсан бэ? Чи өөрөө найз нөхдөөсөө нөгөө нэг ихчнэрээс ямар дата авсан бэ? Биеэрээ туулаа ямар дата авсан бэ гэдэг өөрийгөө л олох асуудал байгаа. Өөрийгөө олцсон хойноо одоо чи нэг хамтрагчтай ч юм уу эсвэл нэг хостой болъё. Одоо тэрнийхийг чи олох хэрэгтэй байхгүй. Ерөөсөө нэг юм үе байгаад байгаа байхгүй. Хос хоёр учрлаа, уулзлаа. Би бинийгээ таних үе гэдэг байгаа шүү дээ, тий? Таних үе нь ямар үе дээр явдаг вэ гэхээр амар аз жаргалтай байх ийм одоо нухчаан дунд явдаг би бинийгээ таних. Гэтэ тэр танилт болвол аз жаргал гэдэг нүдээр халахлагдсан байдаг учраас тэр бол жинхэнэ танилт биш байдаг. Яг жинхэнэ танилт хизэнээс вэ гэхээр 2-3 жил өнгөрсний ар дээр тэр аз жаргалтай момент дуусны ар дээр одоо тэр хүний жинхэнэ нөгөө дата нөгөө суур ихтгэл үнэмшлүүд нь гарч ирнэ. Тэгээд энэ хүн маань ийм суур ихтгэл үнэмшилтэй юм байна. Энэ хүн маань ийм гэр бүлийн орчинд ингэж өссөн учраас аав ээжнээс ингэ авцсан юм байна. Одоо манай Монголын ардын нөгөө үгнүүд эдэн шүү дээ. Хүнтэй явж бол ар гэрийн хар, амьдралын хараа гэдэг чинь тэр хүн ямар гэр бүлээсээ суур дата авсан бэ? Тэрийг хараал гэсэн агуулга байгаа. Тэгээ ямар хүнтэй амьдарч өссөн бэ? Тэрийн нар ямар орчинд өссөн бэ? Тэр чинь орчноосоо яг энэ хосын харилцаа гэр бүл энэ бүх юмны датаг яаж авсан бэ гэдэг нэг хан гараад ирж байгаа байхгүй. Ядчил дадал төлөвшүүл тийм. За тэгээд энэ дата чинь өөрөө бүх юмыг удирдах байгаа байхгүй. Энэ датагаас улбаалаад чи өөрөө ертөнцийг харах харалт гарч ирнэ. ертөнцийг харах харалтаас чи эхлээ чиний бодол үүснэ. Бодлоос чинь юу явах уу гэхээр чиний мэдрэмж төрнө. Мэдрэмжээс чинь чиний үйлдэл гарч ирнэ. Үйлдэлээс чиний амьдралын үр дүн гарч ирнэ. Яг л ийм л юм яваад байгаа.
энийг юусоо яг эцсийн дүнд би яг энийг л ойлгож авсан. За тэгээд энийг нөгөө нэг түрүүний ярианыхынд хэлсэн философийн стоиктой ингээд тулах юм бол би яг энэчнээс юуг нь удирдах чадахгүй. Би юуг нь удирдах чадахгүй. Би юуг нь хянаж чадахгүй, би юуг нь хянаж чадахгүй. Энэ датаны тэр хүний дата өөрийнхөө дата. За одоо энэчнээс л нөгөө нэг амьдралын юу гарч ирнэ дээ. Зохицолтлоо гэж тий. Би яг яаж амьдрах ёстой юм гэдэг. Ерөнхий ивент итгэгч дэлхийн хамгийн нэмэгэн живх Baby Lab. Өөрийгөө хайрлая, Oxy. Hi Mommy. Их хүүхдийн бүтээгдэхүүний төрөлжсөн дэлгүүр. Юуг хянаж чадах вэ, юуг хянаж чадахгүй вэ гэдэг нь өөрөө айгүй юм том ойлголт байгаа даахгүй тий. Том юм шиг хэрнээ бид нар ингээ өдөр болгоны үйлдэл дээрээ бас гаргадаг юмнууд байгаа даахгүй тий. Бид нар ингээд хянах гэдгийг ингээд айгүй зарим хүмүүс буруу айгүй өөрөөр ойлгодог юм шиг санагддаг. Хянах гэдгийг одоо юу гэдэг чинь хардах, сэрдэх ч юм уу тий. Гэтэл хяналт гэдэг чинь зүгээр л тэр үний дадал руу хүртэл ингээд нөлөөлж орж байгаа үйлдэл хүртэл хяналт байж болох уу? Яг хуу хяналт гэдгийг чи өөрөө юу гэж ойлгоод байгаа гэдгээс л эхэлнэ. Та юу гэж ойлгож байгаа? Одоо миний датан дээр бол хяналт гэдэг бол би бол өмнө нь бол одоо стоиктой танилцахаас өмнө би юуг хянаж чадахгүй, юуг хянаж чадахгүй вэ гэдгийг ойлгохоос өмнө хяналт гэдгийг бол ерөөсөө эрх чөлөөг хязгаарлах гэдэг зүгээр л нэг юм ганцхан юм лайнаар л ойлгож ирсэн байхгүй. Тэгтэл би өөрөө энэ хяналт гэдгийг ингээд ямар дата авсан бэ гэдгийг ингээд задлаа үзсэн чи энэ бол зөвхөн ганцхан эрх чөлөөг хязгаарлах ойлголт биш юм байна. Чин сэтгэл зүй ороод ирдэг юм байна. Тэ? Сэтгэл зүйгээр хянах, үйл хөдлөлөөр нь хянах, тэр хүн юу бодохгүй хянах, тэ? Бүх юмнууд ингээд ороод. Юу идэх идэхгүй хянах орох уу аач штэ. Орно штэ. Яг одоо чи ингээд хүүхдээ чи юу идэх идэхгүй чи хянаж байгаа юу? Хянаж байгаа штэ. Тий. За эн чинь өөрөө чиний юуг идэх идэхгүй чи хүүхдээ хянаж байгаа нь өөрөө мэдээж их хүн учраас хүүхдийн төлөө л байгаа. Гэхдээ тэр хяналтын энэ процесс өөрөө тэр хүүхдэд сэтгэл зүйн хувьд чи ямар дата өгж байгаа гэдгийг юу мэдж байгаа гэдэг асуудал дахиад байгаа. Тэгэхээр энэ ингээд бүх юмтай уялдаад байгаа. Тэгэхээр бид нар ингээд нөө хийж байгаа үйлдэлүүд тэр дундаа хүүхд дээрээ тэр дундаа насаараа амьдрах хан дээрээ хийж байгаа үйлдэл хэлэх гэж байгаа үгнүүд дээрээ жоохон боддог л байя л гэдэг байхгүй. Гэтэ очиргүй ингээд хэлэх гэж байгаа үйлдэл ингээд дор бодоод бай гэж хэлээгүй болгоомжгүй хэлдэг. Энэ маань ойлгочих юм чи. За энэнд юу юу хэлсэн яадаг юм бэ гэдэг энэ бодолтойгоос л болчороо тэггүй бол эн чи өөрөө дараа нь гарах үр дүн аюултай шүү л гэж хэлдэг. Одоо хитрхи нөгөө юу дундаа орно гэдэг шиг те тэр хүнийг намайг ямар ч навшин байсан энэ бол намайг ойлгох л хүн гэд бодчихдгоос бас айгүй их бидний мухаа үйлдэлүүд гардаг юм шиг надад санагдаад байна шүү дээ. Тэр бодол чинь юунаас гарч ирээд байгаа? Датан дээр. Даталог дугаар байлаа гэж тэрээсөө. Би яг энийг олон удаа хэлсэн гэхээр энийг ойлгочих юм бол бид ингээд нилээх нөгөө нэг юугээ те гацаад байгаа зүйлсүүдээ шийдэж чадах юм байна гэж харсан баг. Гэтэ миний энтэй заавал бүгд 100% санал нээл гэж хэлээгүй. Яг тэгэхээр би энийг ингээд энэ олон жил нөгөө нэг чи нөгөө асуусан учраас судлаад хүмүүстэй уулзаад 10 жилэл явлаа штэ. Тэгээ эцсийн үр дүнд энэ юм байна. Эннээс одоохондоо өөр хөлбөрийг би олж харж чадсангүй л гэдэг. За тэгээд бид хэд ч одоо бүр айгүй ярилцаараа байтал нэг мэдсэн чинь цагч юм даа өгсөн гэхгүй те. Ямар би арай л их ярьчих уу. Зүгээр үү. Та гэхдээ яагаад ингэж идэхгүй те. Айгүй би яг энийг анзаараад байгаа байхгүй гэдэг ингээ би ойлгомжтой ярьж байна. Би арай яриад байна үгүй ингээд манай ерөөсөө өмнө зочид ингээл их ярих тусмаа л бит хоёрт ингээд айгүй гоё яа тэгэхээр яриа олон ингээл
баяжигдаал үзэж байгаа хүмүүс ч гэсэндээ ингээл аягүй сонирхолтой байдаг. Тэгвэл та болгоод тэгээд ярих гэж нэвтрүүлэгт ирсэн ээ. Би арай хийрсэн үг гот бид хоёр яг юу гэх би бол жишээ яг юу хийж хэлэхээ мэдхий болж байгаа. Тэгээд яриаг нь ойлгоод аягүй ойлгоо бодоо би ойлгосон шүү дээ. Би ойлгож чадахгүй. Нэг л ойлгосон царай гарахгүй. Тэр чи гэхээр тэр комент дээр бас бити гэдэг. Хойд комент зориулж дөрөв эсгээд байгаа юм шүү дээ. Тэгээ би бодсон байхгүй. Тэр хүн бас нэг подкаст сонсомоор байдаг те. Яг тэр хүний яриаг ингээ ойлгоод сонсомоор байдаг. Гэтэл чихэн дээр нь давхар 2 микрофон зүүцсэн. Гэдэг хаар бас айгуу төвхтэй байж болох юм байна гэж бас ойлгоод эмпати ажилласан юм аа. Ядаргаад тэ. Миний датанаас л орж байгаа юм л та. Чи тийм дата авцсан учраас тийм. Чи тэгэхээр ойлгоцсон юм дээ. Одоо яг ойлгосон. Ойлгосноо гэж бүр батлаа. За ямар ч зүйл ингэж батлаа л дууслаа манайхаа. За тэгээд тушаахта бидний урилгын хүлээ авч цаг гаргаж хүрэлцэн ирж хамгийн гол нь өөрийн мэдсэн, сурсан туршлагаа үзэгчдтэй маань жим нүнээр ийм гоё одоо дэлгэрэнгүй хуваалцсан танд маш их баярлалаа. Тэгээд би одоо битээр ирсэн зочидтой юу гэж хэлдгүүхээр зүгээр цаг хугацаа гэдэг бол тэр үний хувьд ингээд хүнд зориулж болох, бусдад зориулж болох хамгийн том үнцэнтэй зүйл байдаг. Тэгэхээр өнөөдрийнхөө энэ наашаа ирэхийн тулд энд ирээд тэгээ эндээсээ буцаа дараагийнхаа ажил руу явах гэдэг энэ чинь бүгд юугаар ч үнэлэгдэшгүй хамгийн одоо чухал цаг хугацаа байгаа учраас энэ цаг хугацаагаа бидэнд зориулж ингэж гаргасанд маш их баярлалаа. Тэгээд манай Soul Lab-ийн ерөнхий ивент тэтгэгчдийн гарын бэлгийг танд үгүй. Манай ерөнхий ивент тэтгэгч Baby Lab-ийн гарын бэлгийг за баярлалаа. Ямар хөөрхөө. За энэ Oxy брэндийн. Дахиад бэлтгэе. Би болов. Хоёр өөртөө бэлэг байхгүй юм уу? За баярлалаа. Энэ шилэн оргондохыг ч битээр аваа харьдсан шүү дээ. Тийм. За би төгсгөлд нэг юм хэлчихөө те зориулаад. За нэгдүгürt надад миний энэ бодсон ойлгосон зүйлийг цаг 30 минут те хүмүүст хуваалцаж танаас контентыг сонгож үздэг үзэгчдэд сонсох боломжийг олгосон маш их баярлалаа. За дээрэс нь бас энэ ивент итгэгчүүдэд бид нар бас баярснаа илэрхийлэх ёстой байлаа. Яг тэгэхээр энэ контентыг намайг тантай уулзах боломжийг энэ улсууд олгож өгж байгаад бас баярлалаа. Тэгээ контент бүтээгч бидрийг дэмжиж ажилдагт баярлалаа. Яг үнэхээр үнэн шүү үзэгчтэй. Хэрвээ одоо энэ найдвартай урт хугацааны ивент итгэгчд банд байхгүй байсан бол Soul Lab ингээ 2 дахь жилдээ ингээд аль хизээний 40-50 дугаар ингээд үзэгчтэй хүргээд ингээ явж чадахгүй байх байсан. За тэгээд өнөөдрийн дугаарыг шинтэн сонирхон эхнээс нь дуустал хамт байсан бүх Soul Lab-ийн үзэгчдэд маш их баярлалаа. Тэгээ дараагийн дугаараар эргээд уулзлаа. Тэр баяртай үзэгчтэй. За баярлалаа.